За сайн байна уу үзэгчдээ. Криминал радио FM 107 яллах дүнэлт нэвтрүүлгийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээ хөтлөх 113 хуульч Арика. Бүгдэнд нь энэ өдрийн минь. Дахиад сайн байцгаана уу? Бид хоёр стил байсаар л байна. За энэ удаагийнхаа дугаарт бид нэр криминологч оюун болдыг зочноор урьж авчираад байна. Эхлээд нэвтрүүлгийн хэлхийн өмнө криминологч гэж яг ямар хүн юм бэ? Юу гэдэг вэ? Монголд маш цөөхөн байдаг. Хүмүүсээс гайхаж магадгүй криминологч гэдэг. Тэгээ нөгөө гимтэрийн судлаач л та. Монгол хэлээр бол хүмүүс яг нөгөө криминалист гэдэг улам мөр судалдаг хүмүүс байдаг шүү дээ. Гимт хэргийн улам мөр хайдаг. Тэрнтэй андуураад байдаг байхгүй. Гэтэ яг таны үндсэн мэрэгчл мөн үү? Үндсэн мэрэгчл нэмэлт олж авсан ур чадвар гэхгүй тий. Өөрөөр хэлбэл нөгөө гимт хэрэгээ судлаад энэ юунаас болж гардаг вэ гэдгийг тодорхойлоод профайлинг буюу нөгөө шалтгаан учир зүйг нь олоод тэгээд ингээд яаж сэргийлэх вэ гэдэг арга замыг тодорхойлдог ийм л мэрэгшил юм да. Тэгвэл ер нь бол энэ гимт хэрэгээр дагнадаг гэдэг ч юм уу тийм юм байд юм уу эсвэл зүгээр бүх гимт хэрэгээр шалтгаан нөхцөлийн судалгаа гэдэг гэсэн үг үү? Ер нь нөгөө криминологч гэдэг нь өөрөө заавал нэг чиглэлээр дагнахгүй ямар ч гэмт хэрэгийнхаа чиглэлээр нийгэмд тэр үед найл асуудал одоо хүнийг алах хэрэг их гарвал тэрэн дээрээ фокуслах чадвартай байх хэрэгтэй. Бүх төрлийн гэмт хэрэг дээр судалгаа хийгээд тэрнийг учир зүй яагаад энэ хэрэг гарсан бэ гэдгийг тогтоож чаддаг ийм л чадвартай байх хэрэгтэй. Тэрэн дээр шинжилгээ хийгээд тийм. Өөрөөр хэлбэл бас тэр чинь нөгөө гарч байгаа хэрэгээс гадна нуугдмал цаана нийгэмд ямар ирээдүйд бас гарч болох уу үр дагавруудыг тодорхойлоод за бид нар 20 жилдээ тийш явах хэрэгтэй гэдгийг тодорхойлж байх ёстой юм баггүй. Яг одоогоор төрийн байгууллагад ийм мэрэгчл бол байхгүй. Бусад бүх орны цагдаагийн байгууллага ч юм уу прокурор энтерт нь бүр криминалист те криминологч гэсэн ийм мэрэгчлүүд бол байдаг. Тэр нь нөгөө байгууллагуудынхаа үйл ажиллагаа гэхээс илүү гарч байгаа хэрэгүүдтэй санаа тавьж идэг. Тэгэл нэг ийм мэрэгчлэр криминологч үзэгчтэй зориулж ингээд хайж нэг олж ирлээ. Тэг манай бүр нэвтрүүлэгт тохирсон байж тээ. Яллах дүнэлтгийн хэрэг. Тийм, энэ жоо хар интернет. Тэгээд яг өнөөдрийн сэдвийн талаар. Өнөөдрийн сэдвийн талаар гэх юм бол саяхан тийм яг монголчуудыг нийгмийг тэр чигтэн зочроосон нэг аимшигтай хэрэг гарсан байгаа. 11 настай хүүхэд 13 настай болон 7 настай хүүхдийг хутгалж тэгээ 13 настай охиныг бол амнистыг нь хөнөөсөн нөгөө сошиалаар явуулсан. Тэгээд энэ хэрэг талаар бол ярихгүй. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулаад нөгөө хүмүүсийн дунд нэг юм асуулт байгаа байхгүй юу? Тэрний үе хэрэг энэ 11 настай хүүхэд чинь насанд хүрээгүй байна те. Гэтэл энэ эрүүгийн хуулийн хариуцлага оногдуулах нас нь 14 нас юм байна. 14 нас хүрээгүй энэ 11 настай ийм алуурчин хүүхэд гэдээ бүр цололцсон байгаа байхгүй юу? Ийм алуурчин аюултай хүүхдийг цаашдаа яах юм? Зүгээр ялаа авахгүй, шорон суухгүйгээр гарч ирээд бидний дунд бидний хүүхдүүдтэй хамт амьдран гэдэг нь амар санагдаж чинь энэ бол араатан гэдэг ч юм уу. Амар сэтгэлдлүүлээ. Яг хөө. Тэгэхээр энэ хүүхдийг яг яад юм бэ? Юу нэг юм тохиолдолд Монголд гард юм уу гэдэг талаас нь тантай ярих гэж утсан. Болох уу? Болно. Тэг яг хөө. Бидний бүтээс нэг юм шүү дээ, тий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингээд шилжилтийн үеэс хойш 1990 оноос хойш ингээл таршины хүүхдүүд гэж гараад. Тэгээд ингээд тэр аяараа ингээд тэр үед зүгээр амьдрах нь чухал байсан байхгүй. Энд нөгөө хүүхд бүр хайсан. Ингээд богоо могоноор тэндэг гуйлах чинь түлэх чинь ингээд ихэнх гэмт хэрэг үлдээд ганц судаг торгиж байгаа хүмүүс юмар талж хүүхдүүд. Бүр тийм хэмжээнд очсон байсан. Тэр хүүхдүүд яаж амьдарч ийн гэдэг нь гол. Одоо нөгөө хүүхдүүд яаж хийж байгаа л амьдарч шүү дээ. Том болсон. Нас бий төрсөн. Тэгээ хүчирхийл дунд өссөн учраас хүчирхийл дасан зохиос хандлагатай. Тэгээ одоо Монголд жилд гарч байгаа 8000 эрэгтэй хүн баримтлагч шүү. Гэр бүлийн хүчирхийлэлээр. Жилд үү? Тий. Нас бий төрсөн. 8000 хүн гэр бүлийн хүчирхийлэл хийж байна баримтлагч байгаа. Дан эрэгтэй тохиолдол нь. Тэгээд эн чинь энэний ихэнх нь нөгөө зан арьсангийн өөрчлөлттэй. Тэр хүн Харвард төгссөн байна. Ерөөс хамаагүй. Тэгээд дургуун өрхөн бол гар нь ингэ явж л байдаг. Дотор нь байгаа одоо тэр өссөн хүн тийм хүчирхийл дасан зохиос хандлагатай. Тэгэхээр би түрүү яриад байгаа энэ нөгөө сошиал нэтворкээр гараад байгаа хүнийг алж байгаа энэ тохиолдолд бол бидрийг байнга л нөгөө хүчирхийл дасан зохиос хандлагатай болгож байна. Цогчол үз. Алччихв гэх. Тийм байж л байдгийн штэ. Тэрийг нөгөө хүнийг цохих бол хүнд халдах бол хэвийн байдаг зүйл гэж үздэг болчихж байгаа. Харин тийм. Тэгээ энэ хүмүүс одоо том болцоод
тийм амар хэрэг үлдэж байгаа. Гэтэл ахаад дараа нь ингээд generation үеэс хойш те. Generation Z үеэс хойш бас ингээд үлдэж байгаа хэрэгүүд шалтгаан өөр нийгмийн учир шалтгаанууд нь шал өөр болоод ингээд ирж байгаа байхгүй. Тэгээд жил дунджаар нэг 90 оны тэр амар одоо өсөглөн те. Тэр чи одоо картын мараа гэдэг. Тэр үед Монголын гэмт хэрэг ингээд райсан болсон байхгүй. Бүр дээд. Тий. Гэт шууд тавтах байсан. Шууд богдуулын бүх бууга буудаж алаад л бүх зис уцаад шатааж идээд тэгэл ингээл тэнэс авч болох дээрнэж болох бүх юмыг дээрнэж годомжинд нэгнийгээ дээрнэж болох бүх тохиолдлууд малгайгаа өвчүүлж тэгээд сургууль даяар барай хийн. Тий. Пүүз мүүз ерөөс юу л юу. Яг наад ч юм байхгүй. Тийм би тэр саяны тэр хүүхдийн хэрэггээдээс шүү дээ. Тэрэн дээр ингээд миний хараад ингээд сошиалоор явж байсан миний нэг бас нэг уур ургасан юм бол тэр байхгүй. Ингээд хүмүүс одоо ингээд зүгээр ингээд гинт ингээд хүүхдүүд ийм болцсон юм бишээ. Бид нарыг жоохон багахад наадханаас ч амар байсан гэж ярьж мариад байгаа байхгүй. Гэтэ цаг үе өөр шиг. За тэр нэг өөрчлөгдсөн. Тэр нөгөө бид нөгөө юмд хариу уруул үзүүлж байгаа нэгтлийн би бас сайн гэж бодоод байгаа юм. Ийм амар юм байсан юм уу? Анзаарч гэлж байгаа. Энэс амар юм байсан. Тэгвэл нэг асуулт. Жилд ер нь сая тоо хэллээ шүү дээ. Та жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлт 8 хүн холбогддог гэдэг шиг жилд хичнээн хүүхд гэмт хэрэгт холбогддог. Бүр яг 14 наснд хүрээгүй. За 30 мянган хэрэг байлаа гэж бодъё. За сүүлийн 3 жилийн одоо дундаж штэ. 3 жилийн дунджаас үзэхэд нэг жилд 30 мянган хэрэг байхгүй. Жилд 30 мянган. Тий. Гэхдээ сая ковид үеэс болоод 20 мянган болсон. Яасан бэ гэхээр нөгөө хулгай хийх боломжгүй болчихсон. Хүн золддог газруудыг хаацсахгүй. Хулгай хийх гэсэн чинь бүгдээрээ хүмүүс нь гэртээ байгаа. Тэгээд нөгөө хэрэг багцсан юм шиг хаалгач. Энэ бол сайн дэ биш те. Хэрэг үйлдэх орчин байхгүй болцсохгүй. За яг хөө тэгээ 90 нь бол дунджаар бол нэг 30 мянга л ойлгочихно. За 28-аас 30 мянга. Энэ хэргийг чинь баг за нэг 5% болвол хүүхэд. За 5% гэдэг нь 1200-аас 1000 тохиолдол байхгүй. 1200-аас 1000 гэмт хэрэг болвол хүүхэд үлддэг. Тий 18 наснд хүрээгүй хүн. За энэ 1200-аас 1000 тохиолдлыг чинь 50-50 буюу 50% нь нөгөө 14 наснд хүрээгүй. Ойлголтоор бол одоо бага насны хүүхэд. Тэр 14-өөс доош бага насны гэж ойлгож чадваргүй хүүхэд. Тий бага насны гэж ойлгоод байгаа юм. Яг хөө тинейжерс гэж янз бүрээр ярьдаг. Хуулийн хэлгээр бол энэ бага насны хүүхэд. За энэ бага насны хүүхэд бол ингээд нийт гэмт хэргийн 50% байхгүй. Ингээд нэгнийгээ зогчно, нүдээ сохолцно. Тэр 1200 мянган хэргийг алчна 50%. Тий, өөрийнхөө эцэг эхийг алах. Гэт энэ тохиолдол бол жилдээ за хамгийн багтаа яг насан туршгүй 14 насан туршгүй хүүхд үйлцэн тохиолдолд 4-5 яваад. Яг хүнийг алах. Тий, хүн алах хэрэг нь. 18 хүртэл нийтдээ хүүхдүүд жилд хүн алж байгаа тохиолдол бол хүний амнаас нь шууд санаатай аллаа буюу мөрдөр тий. Энэ хэрэг бол нэг 16-аас 12 хооронд тоо жилд. Тэгээ 12 баггүй юу? Насан туршгүй хүүхдүүд. Насан туршгүй Монголд насан туршгүй хүүхд хүн алж байгаа тоо 16-аас 12. За энэ бол нэг өндөр хөгжилтэй оронд байдаг нийслэлд гардаг гэмт хэргийн нийт алгын тоо байхгүй. Тэгээ Монгол улсын өөрийнх нь хүнийг алах хэрэг бол 200 жилд. Тэгээ 190-өөс 200 тийм санаатай алга гарч идэв. За энэ бол аимшигт өндөр үзүүлэлт яагаад тэгэхээр нөгөө харилцааны маш том төрчлөөс болж нэг нь алж байгаа. Нэгнийг ойлголцож чадахгүй. Тэгээ ийм шалтгаан бол босод оронд хэцүү. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондынхоо харилцааны асуудлыг шийдэж чадаагүйгээс болоод бид нар нэг нь алдаг. Тэрнээс нөгөө захиалгаар ч юм уу тий эсвэл улам өрөө дадлах гээд бүр төлөвлөөд алж байгаа алгууд бол нэг хувьд ч хүрэхгүй. Энэ нөгөө 200 алга чинь хэрэлдэл нэг нь алчиж байгаа байхгүй. Муудалцаал ингээд үйл ялах зүйлээр ингээд нэг нь алчна. Энэ нөгөө маш харилцааны дутагдлууд өөрийгөө илэрхийлэх чадвар эсвэл одоо юу гэдэг. Түрүүний би хэлсэн за ингээд 200 тохиолдол байлаа гэж үзэхэд энэний 10 16 тэр нь бол 16 12 хамгийн багтаа тохиолдол нь бол хүүхэд байхгүй. За бүр бага насных нь бол ингээд 5-аас 6 зарим тохиолдолд 8 ч байдаг. Тэгэхээр бид нар мэдтгүү л болохоос биш нийгэмд ер нь энэ 14 нас хүрээгүй хүүхдүүд чинь хүн алаад идэв юм байна. Тэгээ саяхан ингээд нэг ганцхан ингээд сошиалаар сэвэд байгаа юм биш өмнө нь хөгжүүлүүдэд байна. Яг энэ тохиолдлууд жишээл гарын одоо 5 хоног багтахаар ингээд тэмдэглэж шүү дээ тийм ээ. Тэр энэ үзэгдлүүд ингээд байж идэв. Тэгээ нөгөө ерөөсөө ийм юм байж байгаагүй гэж ярихад хэцүү. Ягаад гэхээр Монгол улс айгүй криминал ертөнц байхгүй. Криминал нийгэм. Тийм.
Яг үнэндээ бол бид нар үлдсэн 50,000 хэрэгэ бүртгэдэг. Бараг л сенс хийдэг. Халаасны ураг хайчаад зөрчилгээ хайчиж байгаа юм. Асаалт буюу хүн рүү халдж байгаа үйлдэлийг зүгээр зөрчилгээ хайчиж байгаа байхгүй. Танхаа гэж үзвэл. Тийм гэр бүлийн хүчээр хэлээр 8,000 хүн барьжлагч байна. Бид рүү хэлсэн тийм. Энд чинь гэмт хэрэг биш байхгүй. Зөрчлөөр нь. Гэмт хэрэг нь 20,000 тохиолдол байхгүй. Тэгээ нэг зарим үзэгдлээ бид нэр гэмт хэрэг мөн биш гэж хаяа. Хойлоод зарим хуулиараа ингээд гаргаж ялгаад ингээд заавруулаач байхгүй. Ер нь бол ингээд бозор болоо яг нөгөө хүний эсрэг чиглэлийн юм аюултай үйлдэлийнхаа тоогоор яг одоо crime index гэж ярьдаг байхгүй. За индекс. Гэмт хэргийн индексээр бид нэр дэлхийд одоо ингээд 26 мургаач гисэн. Бидний ард нөгөө Зимбаб тий. Аимшигтай одоо нөгөө нэг алдаг амир их үйлддэг гэдэг орнол чинь болсон газрууд. Бидний бүр одоо урд байгаа. Нөгөө сайн үзүүлэлт хойш байгаа гэсэн үг. Бид нар нэг криминал үзүүлэлтээр амар өндөр байхгүй. Тэгээ энэний нэг одоо толгойг ашигласан асуудал нь сүүлийн 30 жилд яг гэмт хэрэгэ бүртгэж эхэлснээс хойш гэмт хэргийн статистик ингээ бүртгэж эхэлснээс хойш хамгийн гол толгой гашлаж байгаа энэ асуудал бол хуулийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй. Энэ 14 тийм. Ийм насанд хүрээгүй хүмүүс үлдэж байгаа хэрэгүүд байхгүй. Тэгээ энэний нөгөө зарим тохиолдолд нь тэр чинь ингээ халдаад ингээ тэр хүн рүү халдчихаар өгч болно. Тэ? Хүнд гэмтэл учирч болно. Хүнд гэмтэл учирч нь оруулахгүй шүү дээ. Тэр тог нэг зөндөө гарна. Яг хүнийг алах. Тэгээ нэгнийх нь нүдийг ингээ сохолцсон энэ төр тэ. Ингээд хутгалчаад тэр нь амьд үлдсэн ч юм уу тэ. Ийм тохиолдол бас зөндөө байгаа. Тэгээ энэ тохиолдол сүүлийн 10 жилд ингээд ер нь бол тогтвортой ингээд байж дээ. Нэмэгдэхгүй хасагдахгүй. Ер нь тийм нэг тогтвортой ингээд баггүй. А бидний энэ тохиолдолд яагаад ингээд шуугиан тариад байна гэхээр сошиал дээр ингээд гарчхаар ийм амар хэрэг байт юм биш. Энэ хүүхд чинь ялахгүй юм биш тэгээд нөгөө хүмүүс хуулийн салбарт ажилладаг ч юм уу энэ тухай ойлголттой хүмүүс бол зочирдож хүлээж авах нь зүүн хэрэг. Тийм. Гэхдээ энэ нэг талаараа хариу урал үзүүлж байгаа нь бас нөгөө сайн хэрэг. Тэгжиж энийг асуудлуудыг шийдэж штэ. А тэр асуудлыг бид нар судлах хэрэгтэй. Фокус авах. Яагаад тийм болчихоо? Тэр нь чухал. А яаж алсан нь бол чухал биш. Тэр бол нөгөө үлдэж байгаа аргыг ер нь нийгэмдээ ирээ сурчлах хэрэггүй. Гэхдээ яг нийгмээр одоо анхаарлаа хандуулж байгаа нэг сэдвэн тэр хүүхэд яг хайчих юм бэ? Ял авахгүй маань хариуцлага хүлээхгүй маань эцэгийнх нь анхаарах юм уу? Ямар байгууллага яаж анхаарал тавих гэдэг дээр бүгдээр анхаарлаа хандуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүүхдээ юу юм яат юм бэ? Гэхдээ яг бидэнд бол хууль эрх зүйн хэд хэдэн орчингууд байдэ. За яг ингээ хүнийг ялаж шийдэхдээ эрүүгийн процесс байлаа. Их урт нэртэй. За энэ хуулийн дээр бол мөрдөгч прокурор шүүгчд бол тэр хэрэг нь хэрэг биш болж болно. Насанд хүрээгүй те. Тэний тохиолдол шууд хаягж болно. Тэгэхээр энэ тохиолдолд хүүхдэд цаашаага та нар туслах ёстой шүү. Ингээ хамгаалж туслаж ийм үйлчлэг үзүүлж хүмүүжүүлэхэд нь анхаарах ёстой. Засан хүмүүжүүлэх ёстой. Ээж аав нь асуудалтай бол ингээрээ. Сэтгэл зүйдэн туслаараа гэдэг ийм зохицуулт яг тэр эрүүгийн процесс хууль дээр нь байдаггүй учраас тэр одоо хуульч мөрдөгч прокурор шүүгчнэр бол хэрэгээ шийдэх нь чухал. Тэр хүүхд яах нь тийм ч хамааралтай бишээр байгаа. Гайг олон жил яваад ирсэн байхгүй. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд 2016 онд хүүхд хамгааллын хууль гэж хуулийг хийгээд тэрийг энэ эрүүгийн процессын хуульд дайлуулах холбохыг хичээсэн байхгүй. Тэгээд тэр нөгөө мөрдөн байцаалтанд оролцдог хүмүүсийг хүүхд хамгааллын хуулийн хүмүүсийнхаа даргаыг хүүхд хамгааллын хууль дээр хүүхд эрхээ хууль зүйн хороо гэж байгуулад тэрэн дээр хүүхд хамгааллын хууль дээр ямар нэр томьёо байгаа вэ гэхээр хууль зөрчсөн хүүхд гэсэн нэрлэлээ. Тэр нь нуунд ингээ гэмт хэрэг үйлдсэн. Тэгээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Эсвэл шоронгоос сурлагдсан. Эсвэл гэмт хэрэгээ хорхич гэрч болсон хүүхдүүд байдаг шүү дээ. Бусад хүүхдүүд нь замхилээд байдаг тийм. Ийм харуулаа зогсооцсон энэ төр. Тэгээ ийм хүүхдүүдийг хуулийн систем хамгаалахгүй бол та нар хамгаалаараа гэд хүүхд эрхээ хууль зүйн хорог 21 аймаг 9 дүүрэгт байгуулсан. Дээрээс нь эднэрээ энэ хороо руугаа асуудлыг оруулдаг гэр бүл хөгжлийн газар гэж байгаа. Хүүхэд гэр бүл хөгжлийн газар байхгүй. Энэ хөгжлийн газар нь яах вэ гэхээр нөгөө тэр хороогоор өөрсдийнхөө эрх мэдэл нь хүрхгүй юмыг жишээлбэл саяны хүүхдийг саяныхтай адил асуудалд орсон. Гэмт хэрэг үйлдсэн. Тэгээд үл хайрах байдалд ороод эрсцэлд нөхцөл байгаагийнхаа улмаас хэрэг үйлдсэн тийм. Зан арьсангийн өөрчлөлтөнд байгаагийн улмаас хэрэг үйлдсэн. Гэт энэ хүүхдүүдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбох. Тэр нь болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ тийм. Эсвэл ингээд өөр гэр бүл байлгаж болно. Асралт гэр бүл. Эсвэл ингээд хаяг байршлаас олж болно шүү дээ. Өөр аймаг руу хүүхэд гэр бүл хөгжлийн төвстэй. Хөгжлийн газрууд. Газрууд. Нэг чинь нөгөө 20 ерөнхий газар та. Тэгээ 21 аймагт нэгчтэй байхгүй.
21 аймаг бүгдэнд нь үү? Тийм бүгдэнд нь. Тэгээд тэнд байгаа хүмүүст асуудлыг тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө тэр мэрэгчлэнүүд чинь хүүхдийн мэрэгчлэнүүд байхгүй. Тэр хүмүүсээ өөрийнх нь эрх мэдэл хүрхгүй болохоор одоо жишээлбэл боловсролын хэлтсэн хүүхдийн байгууллагын шаардлага хүлээж авахгүй ч юм уу тийм. Эсвэл нэг эрүүл мэндийн аймгийн сэтгэц наркологийн эрүүл мэндийн хэлтсэн энэ хүүхдийн сэтгцийн үйлчлэгт тусламж хэрэгтэй байна. Тэгэхээр тэднэрээ сонсохгүй болвол тэр нөгөө хүүхдийн эрхийн хууль зүйгээр оруулах хэрэгтэй байхгүй. Тэгээ хүүхдийн эрхийн хууль зүйн оронд ямар хүмүүс байдаг вэ гэхээр прокурорын дарга, цагдаагийн дарга, шүүхийн хамгааллын дарга. Тэгээ саяны миний яриад байгаа хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга нь яг хамгийн том хүмүүс дарга нар л бүгд шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр орон нутагт хүүхдийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй хүмүүс. Шатчилж үе англиараа шийдвэр. Гэтэ бүгдээр нийлээд хинийхээч гаргаж чадахгүй тийм том шийдвэрийг бүгдээр нийлж гаргана. Тэгээ цагдаа өөрийнхөө гаргаж чадахгүй шийдвэрийг тэр хороогоор оруулах хэрэгтэй байхгүй. Тэр энэ боломж нь нээлттэй. За одоогоор бол зарим аймгийн энэ нөгөө хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд юу хийх вэ мэдэхгүй байгаа. Тэр хүн алдсан одоо жишээлбэл би сая нэг аймагт яваад ирсэн тэнд одоо төрсөн эцгийн хайнаас хүнээс асуудал байгаа хүүхдтэйхгүй. Бас хүүхд. Тэр нь мөн одоо насанд хүрэх бага насны хүүхд. Тэгэхээр одоо энийг яах вэ гэхээр нэгдүгээрт одоо өөр сум руу ч юм уу сургууль шилжүүлмээр байна. Хэдуурт ингэ нэрийг солих хэрэгтэй байна. Гуравдугаар энэ чинь ахиа гэр бүлдээ очино. Амьдрах шаардлагатай. Гэтэл эцэг их нь одоо архины хамааралтай. Хүүхдээ бүр ингэ айцсан. Тэгээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүлдээд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаанд байсны улмаас одоо төрсөн эцгийн амнаас өнөөс авахгүй. 3-4 жилийн хугацаанд байц суух газаргүй байгаа. Тэр чинь хүүхдтэйгээ маш зүүн усаар харьцдаг. Гэхдээ яг энэ гэр бүлийн дарамтууд чи яг энэ хүний санаанд оромгүй тийм ажлууд амар их байт юм бэлээ. Яг тиймэрхүү явдлын нэг нь багхгүй. Тэгэхээр нөгөө тэр хүүхдийг гэр бүлдэн байх боломжгүй болж байна. Тэгэхээр энэ хүүхдийн эцэг их байх эрхийг түргээ зарлах шаардлагатай. Өөр гэр бүл бас нөгөө шаардлагатай асуумж байгаа. Нөгөө баахан хүүхдүүд гаргачаад нөгөө нэг хүүхдийнхээ мөнгөөр арх аваад уугаад байж идэг. Тэр тохиолдолд нөгөө эцэг их байх эрхийг ер нь бол хасах заалт гэр бүлийн хуульд байдаг. Тэгэхээр энийг нөгөө хүүхд хамгааллын газар нь иргэний журмаар хэмжил гаргаад иргэний шүүхээр тэр хүүхд хүний эцэг их байх эрхийг асуулт байхгүй. Тэгээ ингээ биднэрт хангалттай хууль эрх зүйн орчин байна. Ер нь бол хууль эрхтэн орчиндөө бол хүүхдийн эрхийг бол маш сайн дэвлэж байгаа юм байна. Хамгийн гол дутагдaltaй юм бол хандлага. Сэтгэл. Тий, эрдэл хандлага бол номер 1 байхгүй. Тэгэхээр нөгөө мөрдөгч прокурор өөрөө хэрэгээ шалгаж агаад за магадгүй за энэ бол насанд хүрээгүй байна. Ял оногдуулах насанд хүрээгүй маань. Тэгэхээр одоо энэ хүүхдэд ийм тусалцаа хэрэгтэй учраас би одоо тэр түрүүний яриад байгаа тэр аймагт байгаа хүүхдийн эрдэнэ төрөөтөөс бүрдсэн хүүхд эрхийн хууль зүйн хороогоор би энэ хүүхдийн асуудлыг оруулъя гэдэг өөрөө оруулах хэрэгтэй. Эсвэл тэнд нь цагдаа хэлсэн дарга байгаа шүү дээ. Тэр цагдаа хэлсэн даргатай маадар ийм хоёр хүүхдийн асуудал та хороогоор гэмтэрийн асуудал цагдаа дээр л хамгийн их очиж. Тэгэхээр тэнд байгаа тэр олон дарга нар өөрийнхөө шатанд байгаа хүүхдүүдийн асуудлыг оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Хууль зөрчсөн. Бүр зөрчил үйлцэн хүүхд ч яаж байна. Тэгээ согтойгоор аавынхаа машиныг жаа бариад явцсан. Тэр хүүхд чинь нөгөө зөрчлөөр баримтлахгүй шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө зөрчил үйлцэн учраас хүүхдийн хороо тэр хүүхдэд нөгөө сургуульд нь үүргүүгээ хамт олонд нь бас ингээд даалгаж болно. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргадаг ийм орон тооны бус нэгжийг 21 аймагт байгуулсан 4 жилийн өмнө. За эдгэрийн одоо 30 орчим хувьд миний тооцоогоор бараг яаж ажиллахаач мэдэхгүй байна. Бид нар одоо юу хийх юм бэ? Энэ хүүхдүүдийг чи ямар хэн бид нар дээр хүүхдийг оруулж ирэх юм гээд байгаа байхгүй юу? Гэтэл тэд нар ч өөрсдөө оруулж гэдэг юм мэдгүй хин нэгэн гаднаас оруулж хин нэгэн тэр хүүхдийг судлаад одоо ингэмээр байна гэж орж ирэх хүлээгээд байгаа байхгүй юу? Уг нь бол хинч бай өөрийнхөө одоо хүүхдийн байгууллага бол хүүхдийн байгууллага дээр байгаа хүүхдээ оруулж ирнэ. Цагдаа бол цагдаагийн оруулж прокурор тэнд аймгийн орлогч ч юм уу ерөнхий прокурор нь байж байгаа бол тэр чинь манайх сая нэг хэрэг хэрэгсэхгүй болгосон. Одоо тэр аюултай одоо хэрэг үйлцэн. Одоо энэ хүүхдийг хамаагүй аюултай хэрэг үйлцэн ч гэсэн одоо энэ хүүхдэд ажиллах хэрэгтэй. Бид нар хайж болохгүй. Тэгээ хүүхд чинь бас хохирогч. Тэгээ нэг талаар бол нөгөө өөрөө гэмт хэрэгээ хоригч болчоод тэрнээсээ одоо хэрэг үйлцэн. Баггүй зарим тохиолдолд. Эсвэл одоо ээж аав нь хайрлахгүй. Энэ нь шалтгаан болчиход шалтгаан. Үнцэн шалтгаанууд нь жишээлбэл хүчирхийллүүд ч юм уу яаж боловч одоо сүүлийн би одоо сүүлийн 5 жилийн хэлээрээ. Сүүлийн 5 жил хүүхдийн гэмт хэрэг үйлдэх арга бол шал өөр болсон. За бид нар одоо 20 30 жил
гэмт хэргийг юу руу чигсэн бэ гэхээр архитектур руу чигсэн. Ажилгүйд рүү чигсэн. Ядуурл руу чигсэн. Энэ гурван юм чинь дэлхийн бүх орнд байдаг. Энэ болохоор стресстэй байна. Байдаг. Энийг шийдсэн нэг ч улс байхгүй. Тэгээ энэ бол зүгээр л нийгмийн үндсэн толгомцсон асуудал болохоос гэмт хэргийн шалтгаан ерөөсөө биш байхгүй. Шууд улс орнд ийм асуудал байдаг хэрнээс гэмт хэргийн гаралт нь манайх шиг өндөр биш байна те. Тий, тэрийг нөгөө гэмт хэргийн шалтгаан гэж үзэхгүй угаас байдаг зүйл. Илүү нарийн юм руу ордог байхгүй. Тэгэд энийг ингээд цаашаа ингээд харах юм уу, ийм юм уу те. Энэ хүүхд сэтгэл зүйн асуудлууд байна уу? Сургуулийн орчинд бүли буюу ашинбэ гэж ярьдаг гадуурхалтууд энийг бүлгээс гаргаж гин үү? Хуучных шиг түрүүн бид нар ярьлаа шүү дээ. Одоо би өөрөө байх үед бол цэвэр нөгөө биеийн хүчирхийлүүд их байсан байхгүй. Одоо готл пүүс дээрэнд нь тэгээд зодно. Ийм байсан бол орчин үед энэ хэлбэрүүд чинь уус идэрхий нөгөө ингээд хүмүүс төвчгээ болоод ч юм уу ингээд хариу урал үзүүлээд эхлэхээр өөр хэлбэр чилчээд ингээд гадуурхалтын нөгөө эсүүлт хүмүүдээр хийж байгаа. Тэрдээ хин ч хайрцахгүй. Тэр хүүхдтэй тий. Ангитай байгаа бүлгээс гаргачих. Бие мах бодийн хохирол учруулахгүй сэтгэлийн дарамт болгож байгаа. Сэтгэлийн дарамт учруулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдөлтөө ингээд эцэг их нь хэрүүл хийгээд ирээд манай хүүхдийг ингэчлэхээр яасан юм бэ? Зодсон юм уу, цогцсон юм уу, яасан? Хин яасан юм? Эсвэл ингээд Facebook группт, сошиал группт оруулаад ингээд бан хийн. Ангаараа. Бандэл одоо ер нь бол гутаа. Гутаанд оромжлох. Тэгээд ингээд нөгөө ийм юмнууд чинь гэмт хэргийн үндэс шалтгаан захим руу орж байгаа. Онлайн шилжиж байгаа байхгүй. Удамжинд болдог байсан бүли онлайн руу орсон. Тий. Дараагийн үндсэн шалтгаан нь за бид нэр ингээд бүлид онлайн болдоггүй бас үндсэн шалтгаанууд байгаа. Тэр нь нөгөө нийт одоо сая ковидээр айгүй том болсон үйл явдал нь болохоор ерөөсөө интернет гар утас буюу тэг гаджет байхгүй, хэрэгсэл байхгүй. Бараг 40% байхгүй. 40%? Тий, нөгөө сургуулийн нөгөө сая захимаар сургалтанд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн чинь 40% нь болохоор бүр ямар ч төхөөрөмжгүй хүмүүс аа. Интернет юу ч байхгүй. Тэнд байгаа гэмт хэргийн үндсэн шалтгаанууд бол гэр бүлийн хүчирхэл. Үүсийн ядалт. Тий. Тэгээд нөгөө өсөж байгаа орчноос шалтгаалаад тэр хүүхдийн нөгөө одоо өөрөөр бол авах ёстой хайр хадамжууд үүсгэхнүүд тэнд хүрэхгүй учраас хүүхдийн өөрийнх нь сэтгэл зүйн стресс, депрессүүд ингээд тийм ялангуяа энэ хүүхдийн чинь энэ бага насны хүүхдийн чинь сэтгэл зүй өөрөө маш эмзэг зүйл байгаа шүү дээ. Тийм. Яаж хувирж болохоор байгаа байхгүй юу? Гомдож болохоор уурлал тэр хураагдчихсан уур яаж гарч болохоор байгаа байхгүй. Та саяхан одоо ингээд нэг саяхан аймаг руу яваад тэр эцгийн өрөөс хүүхд явж сонсож байгаа тийм. Та тэр хүүхдээ уулзсан уу? Би бол уулзах боломжгүй тийм. Би тийм мэрэгчлэн би хөндлөнгөөс болгож явж бол цагдаа тэдэрт би зөвлөгөө өгж байгаа байхгүй. Одоо тэр хороогоо оруулаад ажиллаарахаа үндэснээр. Одоо яах вэ гэд надад чандж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр та энийг ингээ яаж зохицуулах бидэнд боломж байна гэхээр танд тэрүүр ороод ингээ. Тэгээ хөл зүйн боломжууд байна гэдэг. Тэгэхээр нэрээ тийм биш дээ гэдэг. Тэгэхээр нөгөө тэр хүүхэд тэр орчинд амьдрах боломжгүй болсон бол тэр орчныг солих хэрэгтэй байхгүй. Тэр чинь мөрдөгч хийж чадахгүй байж. Мөрдөгч тийм их. Тийм мөрдөгч ямар юм тийм их. Мөрдөгч хүнийг хорхол хэрэгтэй. Албатай ирүүлэх хэрэгтэй. Хорих хэрхэн дэгж ирэл прокурорд очсон. Бүр шүүгчд л очсон байна. Тийм. Тэгээд гол нь нөгөө тэр албадлах хэрэгэлдэг эрхүүд дунд хүүхдийг өөр газар даваачдаг эрх байхгүй. Тэгэхээр энийгээ тэр нөгөө нэг хэдэн олон стейкхолдерууд буюу цагдаагийн дарга, газар прокурорын дарганаар нэгдсэн аймгийн хууль зүйн хороо гэж юмар шийдэх хэрэгтэй. Хүүхдээ хууль зүйн хороо. Манай улсад тийм юм байдаг. Одоо жишээ нь бусад улс оронд бол яг энэ 11 настай, 14 хүрээгүй хүүхдүүд хүнийг алах гэмт хэрэг ч юм уу, аимшигтай гэмтэр үйлдэл ингэ тусгаалan нэг газар хордог ч юм уу, тэмцээний хичээл номыг нь оруулаад засаж чөмөөжүүлдэг. Манайд бол тийм юм байхгүй мэн. Тэгээд нэг юм албан тушаалтнууд бол өөр сургууль шилжүүлдэг ч юм уу. Хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэрүүд гаргадаг юм байна. Гэхдээ тэр хүүхд ингээ өөр сургууль точлоо гэсэн ч гэлээ тэр багш нь ч юм уу тэр хүүхдэд хичээл заахаас сайн. Монголчууд ч нэг тийм сонин сантай штэ. Тэгээ манай ингэ тийм алдарч хүүхд ороод ирлээ. Би ахгүй. Тэр мэдээллийг хэрхэн нууцлж ур чадвараа замарна. Гэхдээ би энд нэг зүйлийг бүр зориуд яриад чадсан. Бодож байна л да. Яагаад тэгэхээр нөгөө бид нар 14-өө яагаад хэрэг тооцоо болсон бэ гэдэг нь хамгийн нэгдүгээр асуудал. Тэгээ энэ нөгөө бид нар яг Монгол улсын эрүүг орчин үеийн эрүүг хууль бол ингээд 26 оны үлээ шүүх цаазын бичгээс эхэлж байгаа юм. Эрүүгийн хууль гэсэн нэрхүү. Шүүх цаазын бичиг. Тийм үү? Тийм. Ингээд 37 оноос үлээ 39-8 оноос эрүүгийн хууль гэсэн нэртэй болоод ингээд 40 хийж 60 гээд. Тэгээ энэ нөгөө орчин үеийн эрүүгийн хууль Монголын орчин үеийн эрүүгийн хуульд бол
ингээд 70 80 жилийнхаа түүхэнд нөгөө хүний нөгөө эрүүгийн хариуцлага тэр хүнтэй хариуцлага тооцох нас бол 14-өөд ирсэн. Тэгээ Оросоос бол ер нь бол хулсан шүү. Би яг танаас надад ч юм бас асууж бодоод байсан тийм. Тухайд Оросод ер нь тэр үед хүүхдийн хөгжил, бие махбод сэтгэл зүйн хөгжил нь 14 бие хувьд бол хэсэгчлэн чадамжтай ч гэсэн хийж байгаа үйлдэлийнхаа сайн мууг дүгнэх чадвартай байна гэж үзээд 14-өөр тогтоосон. Ингээд одоо л бид нар 14 гэж ирсэн. Ингээд шинэ эрүүгийн үеийн шинтгэлийн явцад 2015 онд ямар асуудал ирсэн бэхээр энийг 12 хүртэл доош татчихъя. Гэхдээ 12 хүртэл доош татъя гэдэг нь 12-оос дээш насны хэрэг үйлцэх хүмүүсээ бүгдийг шоронд хийнэ гэсэн үг биш. А энэ хүүхдүүдтэйгээ насын доош татдаг нь ямар учиртай гэдээ бос орнуудаас ингээ үзэхээр тэдэртэйгээ ажиллах гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө эрх хууль зүйн боломж үүсгэж байгаа тэр хүүхдтэйгээ нөгөө хүмүүсийн арга хэмжээгээр ажиллах гэдэг байгаа байхгүй юу? Манай болохоор ингээд насын 8-аар дээш татчихад тий 14 хүртэл чи юу ч хийж болно. Тий гэж байгаа юм. Бүр ихэнх хэрэгтэй 80% дээр нь 16 хүртэл чи хэрэг үйлдүүлд. Бид нар чамтай юу ч ярихгүй гэчихэд 16-наас яг хүн дараа одоо чамайг стаалаад өгнө гэж байгаа байхгүй. Одоо чамайг шоронд чатна гэж. Одоо чамайг стаалаад өгнө гэдэг. Тэгээд нөгөө ийм асуудал болж хувингууд нь нөгөө бусад орнд ингэж тэмцдэг юм аа. Тэр нөгөө насыг яагаад доош татдаг вэ гэхээр галар унтрахгүй шүү дээ. Тий, та энэ насаа доош 12 маяр. Тэгээд дээрэс нь энэ орчин үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй бол одоо 10 20 жилийн өмнөх ялангуяа миллениал гэж ярьдаг тий. Шинэ мянган шилжснээс хойш ингээд 92 3 жилээр урагшилсан. Сэтгэн хөгжил. Бие махбодын хөгжил ч гэсэн урагшилсан. Ийм учраас бид нар ингээд насаа доош татсан. Хоёрдугаар зөвхөн бие махбод сэтгэл зүгээс гадна бид нар тэр хүүхдтэй ингээд хэрэг үйлдчихвэл эрт шатнаас нь ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш ингээд хожуу болсон хойно нэгэнд криминал судлах боломж байна. Бие хүн буюу бие хүн болцсон хойно одоо тэмцээд нэмэргүй байна. Хичнээн ямар ч юм хийхэд засрахгүй тийм. Тийм учраас бид нар хүүхдтэй байхад нь ингээд энэ хэрэг биш ээ гэж хаяхгүйгээр хэрэг мөн гэхдээ ял онохгүй ийм аргаар тэмцэе гэд насаа доош татдаг байхгүй. Тэр нөө бид 14 нэгэд ингээд тэрийг дэмжээгүй тухайд. Та нар одоо арайчтай гэд. Тийм учраас 14 хөрвүүлсэн. Би яагаад юм чинь тэгэхээр нөө эрүүгийн реформ дээр бас ажиллаж байсан байхгүй. 2015 оны эрүүгийн төсөл төр. Тэгээд энэ дээр нөгөө бас ингээд ажлын хэсэгт ажиллаж. Тэгээд энэ дэмжигдэг байхгүй. Тэгээд энэний цаана хүүхдээ ирч шатнаас ажиллах тухай л яриа байдаг. Хуулийн байгууллага. Тэрнээс бол 12 болоо гэдэг. Тийм 12-ийн гутанд бүх 12-т хүүхдээ шоронд хийнэ. Дээрээс нь би түрүү хэлсэн жилд 1200 орчим хүүхд хэрэг толбогдлоо гэхэд тэрний 3.1 нь шүүх рүү шилждэг 400 тохиолдол. 400 хүүхд. 400 хүүхдийн чинь 40 хүүхд 10% яг шоронд очдог байхгүй. Одоо хүүхдийн байгууллагад сургууль хүмүүсийн байгууллага шоронд гэж нэрлэхгүй. Хүүхдийн сургууль хүмүүс тэр чинь сургууль гэж явна шүү. Доторх нь бүр ерхий улсын сургууль гэж байна. Тэгээ тэнд бол яг нөгөө саяны ярьдаг хүн алах хэрэг үйлцэн. Эсвэл хүнд гэмтэл санаатай учруулсан. Ийм хэрэг үйлцэн хүүхдүүд л очиж байгаа. Бусад 80% хүүхдүүд нь ял авахгүй. Хүмүүсийн арга хэмжээгээд эргүүл дахин арга хэмжээ байгаа. Тэрийг 80% нь аваад орон нутгийн хүүхдийн байгууллагад очиж байгаа. Өмнө нь бол шийдвэрэн баг ажил. Өмнө шийдвэр гүйцэтгэх байгууллага төрсөн. Тэгэхээр нөгөөдөл чинь бүртгээл. Тэгээ харин ч хоорондоо уулзаад тэгээд бүр ингээд нэгнээс юм суралцаад, гинт зан уул суралцаад нийлж хулгай хийгээд замаа алцахгүй. Нэг урагцдаг. Тэгэхээр ер нь эн чинь ингээд айгүй зохисгүй байна гэд хүүхдийн байгууллага ажиллах хэрэгтэй гэд ингээ 2017 оноос хойш ингээ хүүхдийн байгууллагад нөгөө эрүүгийн хариуцлах хуулиас хүүхдүүдтэй хүүхдийн байгууллага нь ажиллаа гэсэн. Тэгээ энийг шийдэхин тулд хүүхдийн байгууллага дээр хэд хэдэн реформууд хийсэн. Тэгээ хуулийн байгууллагуудаа яаж холбогдож ажиллах уу гэдэг. Тэгээ энийг ер нь бол тухайн байгууллагууд яг очихоор бол мэдээд байгаа юм. Яг очихоор бол. Тий. Нийт масс маань мэдэхгүй учраас одоо ингээл дууслаа гэж үдээ гээл те. Жишээл саний тохиол дээр одоо ийм зүйл бас амар харамсалтай. Хэн ер нь юу хийж байгаа юм. Тий. Дэлхийд дахинд бол нөгөө одоо гимтэрийн судалт нэг л шийдэх юм байна. Тэгээ өөр юугаарч судлахгүй. Криминолог гэж юм. За энэ судлаад энэний гол үр дүн юун дээр очдог вэхээр хүүхдтэй бүр сөөбөөс ихэж ажиллаж байгаа байхгүй. Цэцэрлэгээс. Сургуулийн өмнөх боловсрол. Тэндээс ажиллаж гэмт хэрэг өгүүлдэхгүй хүнийг л бүтээж зөв хүн болгож төлөвшүүлнэ гэсэн. Тийм. Тэрэндээс эхэлж л та нар ажиллана. Тэгжиж 20 жилийн дараа худлаа хилдэггүй хулгай хийдэггүй. Хүн цогтдоггүй ийм хүн бий болт юм аа. Ухамсартай. Тийм. Яагаад гэхээр
Та нар одоо 18 хүрчээд 20 хэд хүрсэн хань хариуцлагын бодлогоор л тэмцэнэ. За. Тэр хүмүүс хулгай хийдгээрээ л хийн. За одоо болооч гэж хичнээн жилсэн болохгүй. Тэгэхэд одоо манай хүүхэд одоо 5 дугаар ангид орно. Тэгэхээр тэр хүн хүүхэд яаж юм гэхээр өдөр болго юм алдчихж ирж байгаа байхгүй. Манай хүү. Яасан гэхээр анги дээр нэг бүх хүүхдүүд нэгнийх амиг олгаална. Тэгээ эцэг ихтэй очиж том юм бол биш. Тэгээ ингээд танаа том юм биш. Энэ чинь ирээдүйд амар том хэрэг байна. Тэгээд ингээд хэлэхээр сүрдэн сэргэлэл үүсгэж байгаа байхгүй. Яг ингэж өмөрсөн яриа хүүхдүүд. Сүрдэн нэг юм аваад гэх. Энэ нөгөө яг гимт цан үл бүх түнцэд суурахгүй. Тэгээ ингээд юм навчгаар осон хүнээ ол цайсан хүнээ нэг тиймэрхүү. Босод улсад бол энэ биш үү те. Чиний юм биш л бол энэ хүний. Чи тэр зүгээр ингээ годомжинд хөвчээсэн тэр чилээ авч болохгүй. Манайх болохоор хинийх биш бол миний юм. Тий. Тэгвэл нөгөө энэ бидний өөрийнх нь энэ юм нь бас криминал зан буюу криминал бихаа багаас нь харин ингээд нэг цаана ингээд нэг далд юмар суугаад байна. Тэгээ хүүхд задуулсан ирэхээр яасаа арчаагүй юм тэгээд дэрлхүүлээд хүн битээ дэрлхүүл гэж байгаа байхгүй. Хүний доор битгий ор. Хүний доор битээ ор гингут тэр манаас хариугаа. Эсвэл нөгөө ангийнхныгаа зөвхөн боксер хичээлээд зотох гэж бэлтгэж байгаа хүмүүс биш. Аав нь хүүхдээ боксер хичээ яаж байгаа юм гэхээр ангийнхныг натан болгож байгаа юм гэж байна. Тэгэд энэ хүн яасан бэ гэхээр ингээд 10 жилийн дараа тэр гэр бүлийн хүчээр хилэгч баримтлагчсан хүний дүр төрөх байхгүй. Тий. Профайлинг хийхээр дандаа хүүхэд байхдаа тийм байсан хүмүүс. Тэгэд бид энэ суур асуудлыг бүх юм явж тийш л очтээ. Босрол гэр бүлийн хүмүүжлэгч хоёр юм дээр ирэл дуустдаг. Тэр энэ хоёр зүйлээс болоод гарчаа сүүлийн үеийнх нь хамгийн сам 3 дахь орчин болоод сургуулийн орчин байна. Угаасаа хүүхдэд баян хамгийн ерөөс энэ 3 орчинд хүүхдийн бүх амьдрал явна. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хүчирхийлээс болоод хүүхд өөрөө хэрэг үлдэж, сургуулийн орчинд бүли буюу гадуурхалт тэгээд үл ойлголцох байдаг. Хүүхдүүд хүнтэй харьцдаг юм одоо сургалт байхгүй. Хүнийг өөрийгөө илэрхийлж бусад улсын нөгөө сургалтын байгууллага амар айлгүр геометр хүн ба байгаль орчин гэхээс илүү эхлээд нөгөө мэдлэх ингээд хоорондоо харилцах юм сошиал харилцаа юу нийгмийн харилцаа нийгмийн харилцаа хичээл заадаг байхгүй. Тэгжиж нөгөө хүн чинь би хүнтэй хэрэлдэж зодтолдохгүй байх хэрэгтэй байна. Гэж ойлголцоод Монгол харин ингэж байгаа байхгүй. Бид нар боловсролын системийг амар академик хараад байгаа боловч тэр боловсролын систем нь өөрөө данд амьдрахгүй харилцах нөгөө сургуулиуд юм уу? Тийм сургууль дээр хичээл дээр ерөөсөө ингэж нөгөө нэг хоорондоо тэгэж ингэ харилцаа яриад байхгүй байхгүй. Та нар бити яриад дээ. Самбар дээр бичснийг хуул. Сэргээрээ нөгөө тэгээд ингээд өссөн. Яг ийм юмрын ажилд оронгууд ингээд нөгөө бид нар ингээд нийтч хүн ажилд авна. Би дөрөв хэллээ шүү дээ. Яг одоо энийг ингээ ярихаар нөгөө гимтрийг судлаач ахаал босрлог муулаад гэх баг. Гэтэ яг тийм дээр очиж дуустай. За энэс цаашаа одоо ингээд бодит асуудал руу гараа л да тий. За энэ тохиолдол дээр бид дүгнэлт хийж амжихгүй баг. Тэний яг энэтэй төстэй үйл явдлууд дүгнэлтэн дээр болохоор ерөөсөө хүүхд хоёр шийдвэр гаргаж байгаа юм. Ийм ноцтой байдалд орвол. Нэг бол амиа орлож байгаа. Нэг бол одоо бүр нэг аюултай буюу хүний амьд. Тийм гэмтэр. Яг тэр өөрийг нь дарамтлаж байгаа хүний эсрэг. Амь нас руу чиглэсэн юм үйл хийж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг алах үйлдэл. Тэр хүүхдийг маш хүнд тийм цочролд тэр хүмүүс оруулсан. Эсвэл өөр очиж тийм стресстэй байж байгаад тэр нь үйл ялах зүйлээр өдөөгддөг байхгүй. Тэгээд аль нь ч бай нөгөө хүүхдийн стресс сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал бол үндсэн тулгамдсан асуудал хэвээр байгаа. Тийм одоо хүртэл Монгол улс одоо жишээлбэл соёлт нийгэмд бол хүн ингээд хувийн хуульчтай. Тийм. Хувийн сэтгэл зүйчтэй байхгүй. Гэр бүл болохоор яагаад салдаг вэ гэхээр сэтгэл зүйч байхгүй учраас гэр бүл салдаг. Монгол улсад жид 20 мянган хүн сууж хахад одоо зүгээр гэр бүл салт бол энгийн зүйл болчихтой. 20 мянган хүн гэр бүл болж хахад 4 мянган салчаад байхгүй. Тэгээ нөгөө баланс нь тэр чинь 20 мянган 4 мянгад чинь 5-1 үү? 4-1 нь салчаад байхгүй. Тэгээд энэ яагаад ингэж үцхээр нөгөө нэг түрүүний миний хэлээд байсан дийлэнх одоо хувь нь хоорондоо ойлголцохгүйгээс болол салж байгаа шүү дээ. Таньж мэдхгүй хүнтэй сууд. Энд чинь угаасаа хоёр хүн сууж ирнэ гэдэг чинь шал өөр гэр бүлд өссөн хоёр шал өөр хүмүүжлтэн нэг гэрт орчин орч ялчгүй ингээд. Тэгээд энийг нь шийддэг хүмүүс гэр бүлийн сэтгэл зүйчэд ингээд та хоёр төрүүл эн чинь ингээд ийм сэтгэл зүй асуудалтай ингүүл хамт даван туулахаар тэр тоон багсдаг байхгүй. Тэрнтэй адилхан нэг сургуулийн сэтгэл зүйч нар хүүхдийг тэрийг нь олж илрүүлээд тэгэд энэ ийм байна гэр бүлийн ийм асуудал байна. Хүүхэд ийм гэр бүлийн асуудал байна гот нь хүүхдээ их ажилдаа очоод үнээр тийм асуудалтай хүүхдээ ингээд шууд
суулаад авчдаг байхгүй. Тийм та саяхан нөгөө ярьж байсан шүү дээ. Одоо тэр гэр бүлийн шалгаад үнэхээр цаатланд болохгүй нөгөө эцэг их байх эрхийг насаад. Тэгээд бүр сонирхолтой би та хүний жишээ ирэхэд бид нар ч одоо 21 аймагт хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж хүмүүсийг одоо 2 жил 3 жилийн өмнөөс бэлтгэсэн. Одоо нэг аймагт зарим одоо том дүүрэгт 2 байгаа. Тэр нь хүүхдийн эрхийн эсрэг зөрчлөө шалгах бүр торгох ийм эрхтэй хүмүүс байгаа шүү дээ. Хүүхдийн. Тий зөрчлийн хууль дээр бүр хүмүүсийн муулаад байдаг зөрчлийн хууль дээр 6-гийн 20 гээд хүүхдийн эрхийг зөрчих гээд 11 төрлийн зөрчил байгаа. Тэр нь үл хайхрах чинь зөрчил. Хүүхдийн дэргэд архитан цогтурах зөрчил. Энэ хүүхдийн эсрэг хийдэг бузар булаа үйлдэлийнхээ 11-ийн гэмт хэрэг тооцоод 12-ийн зөрчил тооцсон. Наа чи юу ийм зөрчлийн хууль дээр байгаа мó тий хүүхдийн хажууд архитаж болохгүй гэсэн. Бага тэрүүгээр зарим цагдаагийн хариалтай. Тэгээд нөгөө тэрүүгээр за миний хажууд хүүхдийн хажууд архитаж байдаг найзуудаа би та нарыг бүгдийг чинь хүүхдийн дэргэд бодоо олгоно. Хүүхдийн дэргэд архитаж цогтурсан. Тэгвэл одоо ийм гэрэл хүчирхийлүүлсэн бол тэр чи ахаад зөрчил баггүй. Юу юм бэ штэ? Хууль дээр ингэ байгаа юм байна. Орчин нь байгаа. Тэр хүмүүс нь бол тэр нь бол очиод хандвал ажлаа мэднэ. Гэхдээ бид нар юунд санаа зовоод байна гэхээр тэр хүмүүсийн хийх гэж байгаа ажил эсвэл хийгээгүй байж болох юмыг санаа зовоод яанаа л гэдэг юм. Тэгтээ энийг хийх хүмүүс нь байгаа байх гэж би найдаж байна. А бид цаашаа хаашаа харж явах хэрэгтэй гэхээр хүүхдээ эрт шатнаас ажилдаг. А тэгээд нөгөө асуудалтай хүүхдийг олж илрүүлээд тэрэндээ ингээд шууд гэр бүлээсээ шаардлагатаар тусгаарлаад авдаг ийм л нийгмийг бүтээх хэрэгтэй. Бид түрүүн дахин ингээд хэлэхэд Монгол улсын гэмт хэргийн суурь үндсэн шалтгааны хамгийн гол зүйл бол ингээд хүүхд байхдаа гэмт зан үйл бүрдснээс болоод ингээд Монгол улсын гэмт нийт гэмт хэрэгүүд суурин дээр нь тавьчихсан байна. Хүүхд байхдаа гэмт зан үйл бүрднэх хэрэг үсэг үү? Одоо би дөрөв хэлсэн шүү дээ. Сургуультай хүний юм аваад байгаа юм. Тэр ерөөсөө хүний утас авахыг бол юм чинь отохолч. Тэр хүүхд яагаад тийм болоод байгаа? Одоо тэгээд тэрийг ингэж авч болохгүй гэдэг хандлагыг бүр эхнээс нь суулгаагүй л байхгүй. Эхлээд за чи найздаа балаа өгчих те дэвтрээ өгчих. За нөгөөх нь өглөө 2 дуу авт болдсон байна. Дараа нэг хүүхдээс авлаад нэг хүүхд 3 дахь хүүхд нь амар ингэж жишээрээ заа. 50-нд билүү дээ. Залингийн хэрэг айгүйх нэг ч хулгай гардаггүй байхгүй. Тэгээд нэг тэнд би нөгөө судалгаагаа бас нэг явж байхдаа ингээд та нар хайгаа хулгай байдаг юм гэсэн чинь. Тэрүүгээр яах юм гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар тийм хулгай хийдэг байсан. Тэгээд хулгай хийдэггүй хүмүүсийг бэлтгэхийн тулд 20 жилийн өмнөөс яг ийм хөтөлбөр хэрэгжүүлээд тэгээд одоо 20 жилийн дараа нас бий хүрсэн юм одоо сахал ус нурсан хүмүүс үе яг гараад ирж байна. Тэр нь хулгай хийхээ болцсон. Тэгэхээр ч гэсэн тийм байгаа шүү. 20 жилийн аль юм бүр угаасан судалж агаад тэр хүн том болсон хойно тэр асуудал шийдэж байгаа байхгүй. Тэгээд би дөрөв хэлсэн шүү. Монгол улсад гэмт хэргийн 3-ны 1 нь хулгай. Машины тойл хулгаална, машины бүтээлэг хулгаална. Устуус ойлгохгүй. Энийг өөр яах гэж байгаа юм бэ? Та нар машины бүтээлгээр яах гэж байгаа юм бэ? Зарна гэдэг. Хинт зархуугаар бид нар зарна гэж өөрсдөө зарна. Та нар өөрсдөө криминал нийгэм биш гэдэг байгаа байхгүй юу? Тий харин ингээд тэгэхээр нэг энэ чөтгөрийн тойргоос гараад дараагийн үе дээр л бид нар анхаарал тавих хэрэгтэй. Нэгэнт бид нар өсөж яваа үе дээр сайн сайхан нийгэм рүү зорж байгаа бол ингээ гатгшаа матгшаа явна амьдрна гэж балаа юм ярьж байгаа юм. Сайн сайхан хүүхд үлдэхийн төлөөр өөрийгөө ч хамаагүй золиослох хэрэгтэй. Тийм юм байна. Би бол тэгж л бод. Яагаад тэгэхээр ямар ч хогийн одоо болж би ажилгүй юугүй ч болсон ч гэсэн ирээдүйд тэр хүүхд аюулгүй орчинд амьдрах юм уу эсвэл тийм криминал нийгэм болохгүй төлөөл өөрийгөө ч хамаагүй золиослох хэрэгтэй хүн болгоо. Тэгжиж энэ усууч сайхан амьдарч байгаа ш. Солонгос, Япон энэ чинь бүхэлдээ 2-3 үеийн өөрсдөө золиослж ийж энэ хэмжээнд үр хүүхдүүд нь сайхан амьдарч байгаа юм. Тэг бид ингээл тойрол яриад байдаг. Айл одоо намайг 22 настай цагдаагийн сургууль төгсөөд очиход байсан нөхцөл байдал хэврэл шүү дээ. Одоо би 42 дөө. 20 жилийн өмнө иймэлээс одоо ч гэсэн ямар ч асуудал шийдэггүй. Яг гоо эрүүгийн хууль тогтоомжууд урагшаа. Мэдээж хүүхдийн байгууллага сайн бол би. Гэхдээ бид суурь шалтгаанаа ерөөсөө шийдэггүй учраас нөгөө 20 мянган хэрэгч одоо 30 мянган гэмтэрэг болцоод байж чинь. Тэрний нэг нь хүүхдүүдээс үүддэг юм онц аюултай хэрэгүүд. Яг л ерөөсөө ч буурсан юм байхгүй. Бага нөхцөл нь хэвээрээ. Харин ч үлдэж байгаа арга бүр илүү харгас болоод байгаа юм. Энэ яг энэ багхгүй. Одоо энэ үлдэж байгаа кино, сошиал, энэ тоглоом эднэр бас нөлөөлж гин үү?
Тэгээ ер нь нөгөө бүх орны хэл мэдээлэл хэрэгслэр өгөхөр та нар гинт тэргийн талаар мэдээлэл өгтөө тэрний аргыг бол харуулж болохгүй. Тийм. Тэр чинь угаасаа хор цэвэр урсгыг болоод зурчил яагаад гэдгийг нь хэлж болно. Манай яаж хийсний би та хүн маш тодорхой хэлэхэд ингээд бусад ор та хүн бүр сонирхоод одоо юнивэшнтэй айлууд түн бомл байгаа. Энэ дээр ингээ харахаар тэр мэдээний сууг муугийн 90% нь шүү дээ тий. Ингээд дандаа эерэг мэдээлэлүүд. Манай ингээд одоо бид телевизүүдийн нэрийг хэлэхэ болио. Эхний 20 хэдэн сууг ингээд харахаар Монголд өдөрт гарч байгаа нийт мэдээний 80% нь гэмт хэрэг. Тэр дэгж алуулж ингэж живжээ хутгалж буудчихэ. Тэгээд тэрийг бүр ингэж алчээ гэдээ ярина. Тэр нөө тэр өөрөө бүхэлдээ нийгмийг бичлэгтэй юутэй итийн цацж байгаа байхгүй. Тэг нэг криминал стресс оруулахаас гадна тийм нөгөө хүчирхийлэл дасан зохиц хандлагыг бид яг дасгаад байгаа. Бий болгоод байгаа байхгүй. Тэгээ тэр хүн чинь одоо бид түрүү хэлээд шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэлээр яагаад 4,000 хүн баримтлааснаа 6,000 болоод ковидын үеэр бүр 8,000 болж байгаа. Хөө ямар амир их юм бэ гэд ингээд үцхээр нөгөө тэр хүмүүс чинь бүгдээрээ бие хүн болсныхоо дараагаар 30-аас дээш насны гэж байгаа байхгүй. Ийм залуучууд хамгийн их юм. Тэд 30 жилийн өмнө ямар замыг туулсан бэ гэдэг нь амар чухал. Яг надад ч байхгүй. Тэр аяараа зодтолдог. Тэр аяараа хүчирхийлэл. Тэр аяараа үдсэж байгаа ингээд сургууль дээр байдаг атман гэдэг үзэгдэл хэвээ. Тэр нөгөө гудамжны атмаах гоё. Тэр бариа марэ чинь тэр хүн амар гоё баруунд боловсрол гэсэн шийдвэрч болно. 3 сургууль төгссөн байж болно. Гэхдээ ууц сууж агаад гинт нөгөөтөн шууд зодж байгаа байхгүй. Хүнтэй зодтолтно. Тэгээд үр дагаврыгаа ингээд эрүүг ариус хүлээлгсэн байна л ойлгож байгаа. Тэгээд би яг тэгчээд байгаа. Өөрийнхөө сэтгэл зүг мэдгүй явж исэн боо. Тийм бүхэл үеийг бэлтгэсэн. Тэр энэ бол одоо энэ бозор болоо юм чинь бидний өөрсдийн л хийсэн бүтээл. Тиймээс энийг үзье одоо тэрг болохгүй харин засах талаар ярилцсан. Юу тарьсан түүнийг л хураана гэдэг шүү дээ. Тэгэхээр бид ирээдүйн чиглүүл тийм хийх хэрэгтэй. Одоо тэгтээ хангалттай боломжууд байна. Гэхдээ та бүхэн бас санаа зовхгүй байж болно. Ягаад тэгэхээр энтэйгээ одоо бүр шуурхаа биш ч гэсэн ямар ч гэсэн яг ийм тохиолдлуудад ажилдаг бүтцүүд бол манад байгаа. Гэр бүл хүүхэд гэр бүл хөгжлийн газар. Та тэр нөгөө нэг асралт гэр бүл гэдэг тэрний талаар яриач. Яг нөгөө энэ хүүхэд хамгааллын хууль мөл төр чинь их олон нөгөө нийгмийн халамжийн хуультай их уялддаг байхгүй. Тий. Нийгмийн халамж ч өөрөө асралт гэр бүл гэдэг нь эцэг их нь хүүхэдтэй хайцсан. Тэг өн чи өрөөсөн. Ингээ эцэг их нь архины хамааралтай болсон, донт хөвчтэй болсон. Энэ тохиолдолд эцэг их байх хэрэг нь хязгаарлаад асралт гэр бүлд зуучилдаг байхгүй. Асралт гэр бүл нь тодорхой хэмжээний мөнгөнд итгэмж аваад тэр хүүхдийг гэр бүлдээ хүмүүжүүлдэг байхгүй. Асрамжийн газарт биш. Тий. Гэр бүл тийм боломжгүй хүүхэд нь асрамжийн газарт асрамжийн үйлчлэг үзүүлэх байгууллага буюу бидний нэрлэгээр асрамжийн газарт очиж байгаа. Би нэг кино үзчихсэн юм аа. Яг тэгэхэд тэрэн дээр нэг ингээд байнга ингээд нөгөө асрамжийн газараасаа зүхтаад эсвэл ингээд нөгөө яваад байдаг хүүхдийг нэг тийм гэр бүлд оруулдаг байхгүй тэр. Тийм нөгөө Шазам гэдэг кино. Тэр манад байж л байгаа шүү. Тийм. Яг тэрийг би харин гараа бодож ирсэн. Яагаад манад ингээд ийм гэр бүлүүд байдаг юм бол эн чинь илүү нөгөө асрамжийн газрыг бодвол гэр бүл гэдэг уур амьсгалтай юм биш үү гэд би нэг харж ирсэн. Байдаг юм биш үү? Одоо та хоёр ингээд голдуудын тухай эргээд ярианд орё л доо. Энэ яагаад ийм амар хэрэг үлдчихлээ? Одоо яах вэ тухай бол тэр үйлчлэг үзүүлдэг. Бид нэр хагас дутууч болоо бүтцэн ажиллаж байгаа юм. Энэ яагаад гарвэ? Цаашаага яаж сэргийлэх вэ гэдэг нь бидрээд амар чухал. Би ингээд сүүлийн одоо 5 жил нэлээд олон хэрэгүүдээр ингээд тавц хэрэгүүдийн судалгаа энэ төр хийж байхад нөгөө бүх одоо хүүхдийн эсрэг чиглэсэн хэрэгүүд чинь ингээд цахим руу орсон. Цахим орчинд хүүхдийг орлоод хүчирхийлж байгаа байхгүй. Яг тий. Тэгээ нөгөө энэ бүх годамж талбайд үйлдэгцэн. Одоо бид нар энэ хэрэглээг ямар нэгэн байдлаар хүүхдийн хувьд хянахгүй бол бид нар 5 жилийн дараа энийг хянах ямар ч болцоо байна. Сошиал ч бүр ингээд хяналтгүй зүйл шүү дээ. Угаасаа интернет ч өөрөө ингээд гарт баригдахгүй зүйл байна. Үгүй ээ. Солонгост явахгүй шүү. Японд ч юм уу тий. За Японд бол байж үз. Бид нар яадаг гэхээр тодорхой насанд хүрээгүй бол сошиал нэтворк орох хэрэггүй байдаг байхгүй. Тий. Та яг нөгөө гадаад иргэн учраас гэж байгаа байна. Яг үндэсний тэр ирэг нь одоо өөрийнхөө девайсаар орох гэхээр заавал ID нэгтгэх байхгүй. Одоо энэ хятад метод ч гэсэн тий нөгөө тэр ID нь өөрийнх нь ID байхгүй. Насанд хүрсэн хүний ID. Насанд хүрээгүй бол угаасаа сошиал руу орохгүй. Ийм л байдаг байхгүй.
Тэгээ дээрэс нь гэхдээ ингээд Японч нөгөө залуучууд нь ингээд нөгөө гэрээсээ гаргах бүр ингээд бодлого явуулж штэ залуучуудыг угаасаа интернетэд нөгөө нэг компьютер донцоо залуучууд яг ингээд насаараа байдаг гэж байгаа байхгүй бүр үнэхээр. Яг хөө би энэ дэр нөгөө сүүлд дурдах хэвээр нэг асуудал болохоор би таав хамгийн нэг энгийн жишээрээ. Одоо Колумб гээд одоо хар тамхины хэрэгээр алдартай Пабло Эскобар гэдэг. За энэний одоо нарко барон гэж ярьдэн дөө. Барон гэдэг чинь одоо гүн гэсэн үг шүү дээ. Нарко баронуудын одоо загалмаас эсгийн орно гэмтрийн гаралт ирэхэд хамгийн өндөр ихгүй. Ялангуяа нийслэл Богота гэж хот байдаг. Канон дээр бол бүхэл криминал канон дээр Богота хот гарна. Одоо манайхаар бол Улаанбаатар. Гэтэ яг хэргийн ингэ нөхцөл байдал нь Улаанбаатар Боготагаас амар шүү. Тий гарч байгаа хэргийн тоомоо улгаа дээрэм булаалт залилан жил 2000 залилан гэж 80% нь Улаанбаатарт гарч байгаа юм чинь. Баруунсалгаагүй залилан. Тэгээд нөгөө тэд нар нөгөө яг годамжинд гардаг ийм хүчээр хийлийн хэрэгүүд алах хэрэгүүд нь 70% буурсан. Тэг яаж шийдсэн бэ гэсэн чинь тэрийг хотын мэр за засаг дарга шийдсэн байхгүй. Мэр гэж ярьдаг тий. Хотын засаг дарга нь нөгөө гүүр барихаар давхар гүүр барихаар нөгөө яг манайх шиг түгжрээл нөгөө трафик асуудалтай. Тэгээ тэрийгэ шийдэхээр маш том хөрөнгө аваад давхар зам барихаар хот угаасаа дампуу болно шүү дээ. Тэгвэл тэр мөнгийг юунд зарцуулсан бэхээр маш зоригтой хөдлөд. Ерөөсөө хүүхд залуучуудын орчныг л бий болгосон байна. Одоо шаарс манай бүгдийн гудамж ч юм уу зүгээр заах зовхон шүү дээ. Тэр чинь нөгөө хамгийн хэрэг гардаг хот спот хийгээд за энд хамгийн хэрэг гардаг юм байна гэсэн одоо манайхаар бол гэр орол юм да. Тэгээ манайхаар л гэж ярьд юм да бид нар ийшээс. Тэгэхээр ийм хүмүүс нь яа тэгэхээр тэр орчин нөгөө хүүхд залуучуудын тоглодог гүйдэг спортын талбай. Тэндэл ингэсэн чинь ингээ 2 жилийн дараа Колумб хотын гэмт хэрэг хүчээр хийдэг гэмт хэрэг 70% буурсан. 70% шүү. Дэлхийн хамгийн одоо криминал хот байхгүй. Бид нар тэрний криминал хот бол дэлхийн хамгийн криминал хот үлдсэн байж магадгүй. Гэхдээ энэний цаана юу хараад байна гэхээр бид ингээд яг болсорл мосорг олон асуудал часан. Нөгөө хүүхдийн байдаг орчинг ингээ хотод төлөвлөлтөнд хийхгүй бол бүр урбанизм буюу хот төлөвлөлт хүртэл орж. Одоо ингээд тийш тоглоомын талбайч байхгүй шүү. Яг наад. Тэр энээсээ болоод өөр газар уулзаад тэгээд харилцааны зөрчил үүсдэг байхгүй. Тэгээд тэр газруудын ингээд за энд хамгийн хэрэг гарч ийн гэснээр хот спот болгоод одоо crime map буюу тэм тэргийн зургал үлдэн гутаа хот спот дээр яг тэр орчныг болгодог байхгүй. Одоо манай би бас өөрийнхөө хамгийн ойрхон жишээг авчи. Жокогийн тэр канал дээр очиж ямар ч газар байхгүй. Хүн тоглох. Тэгсэн чинь хойноос нь тэр нэг балгас стадионыг одоо ашиглалтанд оруулаад хоёр жил. Тэр хавийн дүүргийн хүмүүсийн 20% нь бол бүгдээ оройг өнгөрөөж байгаа. Тэгэхдээ үнэхээр гоё газар барьсан байдаг шүү. Манайх ч бас тэр амар жоохон газар шүү дээ. Яг ийм газар жишээлбэл Богота хотод 27-г хийсэн байхгүй. Зөвхөн нөгөө одоо гэмт хэргийн бүстэй. Тэнгуут тэр гэмт хэргийн ганц идэрхий буураад нөгөө өөрөөр нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоод стресс энэ гэдэг. Ийм 3 4 5 чиглэлээр би дөрөв ихэд нөгөө эн чинь босрол урбанизм буюу хот төлөвлөлт тэгээд нийгмийн харанж үйлчлэгээ гэдэг ийм олон юм дээр нөгөө гэмт хэргийн шалтгаан нөхцлүүд огтлцож идэг учраас цаанаа ингээд уялдаа хүний төлөө нийгэм нь өөрөө манайхан болохоор зүгээр харахтаа яг нөгөө арай өөр хараад байгаа л гэдэг. Ер нь бол ингээ өөр газарт явж үзэх хүмүүс хангалттай л мэдж байгаа. Чи хүний төлөө нийгэм болсон шүү дээ. Автобусаас буугаад шатны хүртэл хүний төлөө. Тийм. Тэгээд бид яг сүмжлэх юм амар их байгаа ч гэсэн тим юм руу тэмүүлэх хэрэгтэй. Тэгвэл угаасаа хэргийн тоо багасаад ямар ч юм ч угаасаа шүүгч прокурор мөрдөгчийн хэрэг байхгүй болчих واخгүй. Одоо бид нар юу гэж яриад байна гэхээр 30 мянган хэрэгтэй одоо прокуророо 20-оор нэмээр байна. Мөрдөгчийг 50 мөрдөгч нэмээр байна. Шүүгч эрүүгийн шүүгч 200 байгаа. Эрүүгийн шүүгч мөрдөгч 600 байгаа шүү. Бүр яг гэмт хэрэгтэй тэмцдэг. Прокурор 400 байгаа. Эрүүгийн шүүгч 200 байгаа. 600 шүүгч 200 эрүүгийн шүүгч байхгүй юу? Энэ хүмүүс ингээ хэрэгээ дийлхэ ойлоо. Манай ачаал ингээ 12%-аар нэмэгдсэн. Ингээ тэр нэмээд байвал ямар ч асуу Монгол улс дахиад нэмээд байвал нэмэлээ шүү дээ. Тэрэн дөрөв хэрэгээ боруулчвал тэр 600 мөрдөгч 400 прокурорын хэрэг байхгүй шүү дээ. 300 байж болно. Тэгээ өөрөөр хэлбэл бид нөгөө аливаа байгууллагыг байгуулж болно, төсөө нэмүүлж болно. Паркинсоны хууль тий. Ямар ч байгууллагыг байгуулж болно, хийх ажил олдчил таараа гэж байна шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө ингээ том юм байгуулна, энтэй тэмцэнэ гэдэг бол байгууллага байгуулаад тэр байгууллагын төсөв болоод дуустдаг. Бид том зургаараа хараад одоо энэ хот төлөвлөлт дээр хүртэл хаана ямар гэрэлтүүлэг хийвэл гэмт хэрэг гарахгүй. Сургуулийн орчинд одоо ингэ сургууль ингэ байлаа гэж үзэхэд хүүхдүүд нь шууд сургуулиас гараад машин дөрвөлдсөн байхгүй. Тэнгуут нь сургуулийн нийгмийн ажилтан энийг олж хараад
Тэгээс энийхээ хурд царууд шигээс гадна сургуулийн хаалгыг баруун талд гаргасан байхгүй. Ийм зүйлээс л ингээд эхэлдэг байхгүй. Гол хаалгаа хаагаад баруун талаас хүүхдүүдийг гаргадаг болж. Тэгээд энэ хэрэглүүлгийг шийдэхэд дээрэм гардаг газар 30% боордог байхгүй. Нааш их энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэл аргууд байхгүй. Энгийн аргууд. Тэгээ иймэрхүү зүйлүүд явдаг учраас бид одоо энэ хэрэг ингээд шугаал өнгөрнө яг үнэндээ. Тийм шугаал. Монгол улсын нөгөө өөрийнх нь нийгэм болоод аливаа үйл явдлыг 3 сар болоод мартдаг. Алтан загсны ой санамжтай. 3 биш бараг 7 хоног. Алтан загсны ой санамжийг яагаад нэрлэдэг мэдгүй. Алтан загс ч ерөөсөө өдөр тутам шинээр амьдарч яддаг байхгүй. Тийм. Тэр өдрийнхөө явдлыг тэгээд тэр өдөртөө мартчихсан. Нэг урт хугацааны ой санамж байхгүй. Богино хугацааны ой санамж нь 6 цаг байхгүй. 6 цагийн дараа тэр ямар ч үйл явдлыг санахгүй. Юу санахгүй тийм. Зүгээр хатгахныг санахгүй. Тэрнээс нөгөө сенсацаар дарддаг л нэг. Тэгээ нөгөө бид нар өөрөө ингэж ийм бузар булаа ямиг 3 сар шугаал өнгөрчихөв. Би та хүн санаж байгаа бол яг өдөж жилийн өмнө бага насны хүүхдүүдийн хэргийг одоо сошиалэр хичнээн орилж хашгирав. Тэгээд тэрний талаар одоо хинж дуурахгүй. Яг дуурах албатай биш. Гэтэ бид нөгөө одоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Тийм, хүчин байж л байгаа л энэ хэрвээ энийг яг ингээд нэг бусад орнууд одоо жишээлбэл манай нэг багш ярьжсэн нөгөө social discussion бэ нийгмийн хилцүүлгүүдэл хийж чаддаг байхгүй. Тэгээд тэр нийгмийн хилцүүлэг хийхдээ хилцэд орхихгүй заавал шийдэл олохгүй харин манайхан болохоор зүгээр ярьж байгаа л хайчиж байгаа. Тэг шийдээд дуусгаад дараа жил нь өөр асуудал ярьдаг л ийм соёл руу л олцсон. Тэгээд бид яг нөгөө хүн төрөлхтөн соёл иргэмжлэлт нийгэмтэй хот байгуулж амьдраад хэдэн жил болж байгаа. 60 жил. Тий 60 юм уу? 60 хүрэх юм уу дөө. Тэгээд 90 оноос хойш. Тий тэгээд нөгөө тэрнээс өмнө бол хамтаараа амьдарч үзээгүй хүмүүс байхгүй. Тий. Тэгээд нэг саахал дайлтай байвал байж үзсэн байгаагүй бол ингээд явж л байдаг хүмүүс. Яг ингээд байдаг аахгүй. Одоо жишээ нь хуваач яадаг. Миний хүүхд гараад сургуулийн орчинд тэр гэмт хэрэгтний эсвэл гэр бүлийн хүчирхийлэл төссөн хүний хүүхдтэй хамт суран гэдгийг ойлгохгүй. Хүүхдээ л бүүзэлүүд хүүхдийн төлөө л байдаг аахгүй. Одоо бусад хүмүүс сая ингээд цэцэг эхчүүд амар том толгомцоо асуудлууд байгаа. Дунджаас доос төвснэ гэж яриад байгаа юм да. Тэгээд тэр нийгмийн гадар анги давхар үүсгэж муухай. Гэхдээ одоо ерөнхий боловсролын эрдийн хотын захын сургуулиудад бол одоо улаан цай бага анги ялангуяа ингээ нэгээс за 1 2 дугаар ангид хүүхдүүд мэдхгүй өнгөрчихөж байгаа шиг байна. 3-аас ингээд 6 дугаар ангид нөгөө сургуулийн орчны нөгөө илэрхий дээрэнд анги дээр нь өдөр болгон дарамтдаг явдаг амар. Тэгээд дуучин гантайгаа өнтер мэдгдэл хийгээдсэн та нар. Тийм манай дүү ингээд байсан. Тэгээд нөгөө хүүхдийнхээ энэ асуудал руу орохгүйгээс болоод эн чинь явж дамжирсараад саний хэрэг болж хувирч байгаа байхгүй. Эдгээр чинь тэгээд дээрээс нь том болоод ирээдүйн ч хэрэг болж хувирна. Ирээдүйн хүчээр хийлгэж. Тийм. Тэгээд нөгөө тэр нь ингээд би ч зүгээр өөрийнхөө юм уу өөрийнхөө дүнээр үүдчих яхаар ингээд стресстэй байгаа байхгүй. Ингээд сайн ярилцаад тахаар тэнд нэг өдөр болгон дэрлэгдэг нэг хүүхд байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр хүүхд өөрөө арга хэмжээ авч байгаа байхгүй. Эцэг ихтэй хийж чадахгүй. Тэр бид ийм соёлоодыг ингээд шийдэхгүй нөгөө гэр бүлдээ нөгөө хүүхдтэйгээ ярьдаг ийм соёлоодыг одоо ингээд шийдэх. Жоох юм байж дугаа гэдэг чдэг. Тийм тэр чинь хүн шүү дээ. Тийм. Ер нь бол ингээд жоох хүүхдтэй яг насанд хүрсэн хүн шиг ярилцах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тийм нөгөө тэр өнгөрсөн жилүүд гэр бүлийн хүчирхийллийн хэлцмэлцээнд ярьж байхад нөгөө хүүхдэд даалгавар хийсэнгүү гэж шомор цогсоор байгаа тэгээд толгойн цогсоор байгаа талцсан. Цолцсон уу? Тийм зөндөө хэрэгүүд. Тэгээд энэ нөгөө бид ийм амар яг манай ингээд усад шийдэгдсэн ийм хэрэгүүдийг ингээд ярихаар бусад одоо хөгжилт хүмүүсийн нийгмийн хувьд бол одоо варварын үе шиг юм байгаа байхгүй юу? Манай эртний өмнөч тийм байгаагүй гэдэг. Тэгээд бид ингээд үйлдэж байгаа хэрэгүүд нь бүр амар нөгөө хүний хамгийн доод түвшинд охинлын хамгийн доод түвшинд үйлдэгддэг ийм хэрэгүүд байхгүй. Тэгээд бид нөгөө ингээд соёлынхаа асуудлыг амьдрах орчныхаа асуудлыг эхэлж шийдээд тэгээд дараа нь сургууль төлөвлөлт, хот төлөвлөлт тэгээд дараа нь ингээд явчвал угаасаа Монгол улсад ийм олон бүртгэгч хэрэг байх ч. Тэгээд тэнцэнс найруулагч төхөө гэдэг. Өнөөдрийн бол шийдэл нь тий 14 нас хүрээгүй хүүхд гэмт хэрэг үйлдэлээ хүнийг аллаа гэхэд тэр хүүхдийг зүгээр орхичихгүй нэ. Тэр хүүхдтэй тулж ажилдаг байгууллагууд байгаа хуулаараа ч гэсэн байгаа юм. Тэгэхээр хүмүүс санаа зовоод байгаа. Тэр араатан шиг хүүхд бидний хүүхдүүдийн дунд амьдрна гэж бас бодож болохгүй тий. Тэр чинь ч гэсэн их хүмүүс өөрсдөө миний хүүхэд араатан болж байгаа болоо яаж байгаа бол гэдгийг ихлэ бодох хэрэгтэй. Тэр нөгөө хүнийг буруутгах бид нар өөрсдөө нэг айгу өөрсдөө нийгмээрээ бүүлээ хийдэг нөгөө буруутгадаг. Тийм. Тэрний хүүхэд ингэ явж байгаа үнэхээр тийм байдал яаж ийн вэ? Ахаас өөр аргагүй байдал төрсөн бол тэр чинь ахаад
амьдрал орчинд очиж байгаа. Буцаал. Тийм. Тэр нөгөө аимшигтай харгис нэг юм биш үү дээ. Тэгээд нөгөө олимпиар хүртэл харлаа шүү дээ. Тийм. Ялагдсан гут мөмөр бол ялагдсан гут нь новш гэл ингээд даяараа ингээд тэр хүнийг ингээд Монголд ирэх хүсэлгүй айцтай болсон нь дарамтлаж байгаа. Инх тайвны бүр олимпчин бүр дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг шүү дээ. Тэгтэл одоо тэгээд дахин яриад байгаа нь бид ингээ 10 20 жилийн сошиал болон ийм орчныхоо юмд одоо хяналт тавьж чадахгүй бол хэдэн жилийн дараа энэ нэгэнд одоо оройтсон. Тийм. Ийм л зүйл болно. Хяналт тавина гэдэг нь гэхдээ ингээд хэрэглээ байна гэдэг биш харин тийм зөв хэрэгэлд сурцгаая л гэж байгаа л. Тэгээ нөгөө хүүхдтэй өөрсдөө ярилцдаг уулзаад асуудлын сонирхдаг ийм юм дээр нөгөө нас бий төрсөн хүмүүс ч гэсэн хэзээ нэгэн цагт хүүхдтэй болно эсвэл хүүхдтэй байгаа. Тэгэхээр нөгөө тэр чинь хүн тэрнтэйгээ цаг зав гарцуулдаг ийм орчин. Энд чинь ингээд дандаа бүх юм явсаар байгаа л гэмтэр дээр очиж шүү дээ. Би таг маш тодорхой хэрэг Монгол улсад нэг 400 орчим хувь салбарын харилцаа зохицуулж идэв. За бүх ингээд нийт хууль бол 600 орчим шүү дээ. Тэрний 400 нь ингээд шийдвэр төрчлөлийн ишээр гээд нийгмийн халамж банк энэ гээд тэгээд тэрний хамгийн одоо бузар булаа гэсэн эрүүгийн хууль дээр л ирдэг байхгүй. Нөгөө хүнс бүтээгдэхүүн 20-т өдрөж болохгүй 20-т өдрөлөх хүн өгчүүл гэмт хэрэг. Хүн рүү халдаж болохгүй гэмт очрол хэрэг. Тэгээд ийм нөгөө бузар болоо үйлдэлд нэмдээд ирэхээр нийгмийн хог шааруудын нийгмийн хамгийн хог шааруудыг л эрүүгийн хууль шүүдэг байхгүй. Тэгээд бид нөгөө эрүүгийн хууль байсан байгаагүй нөгөө өөр юм бүтээх бол хүн эрүүгийн хууль уншичаад би хэрэг үлдэхгүй гэдэг хүн дэлхийд бүр байхгүй шүү. Хууль уншичаад хэрэг хийдэг хүн байхгүй. Тэрний дараа л энэ хууль үйлчилдэг байхгүй. Тийм. Хэрэг хийсний дараа л хөө ямар аймаг дараа л хүмүүс ухаардаг шүү дээ. Тэрнээс юу хийч вэ? Хүмүүс хизээч ингээд хууль уншина гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нөгөө соёл нийгмийн хандлагын юм асуудлуудыг бид урагшаага нэвтрүүлгийг хийгээд байгаа юм шүү дээ. Энэ зүйл рүү урагшаагаа л харж тий соёл иргэншилт хүн төрөлхтнүүдтэй хөл нээгүүд нийлүүлж авахгүй бол тэгэл нөгөө малчид энэ төр гэл тий. Гэхдээ би энэ дугаарыг ингээд хурдан дуусгачмааргүй байна. Би нэг криминалогч хүнтэй уулзсны хустаас айгу олзуурхууштай байна шүү дээ. Та яг одоо ямар юм дээр судалж байна? Судалгаа хийж байна. Зөрөөс үл нөгөө цар тахлын үед нөгөө тусалцаа үзүүлж чадчих өгöd гэмт хэрэгээ аврагчтай. Гэсэн чинь нөгөө тэр систем бүгдээ зогссон байл шүү дээ. Мөрдөгчнөр чинь бүгдээрээ нөгөө хамгаалтанд гараад. Хамгаалтны зам дээр зогсоод шүү дээ. Хэрэгүүдээ хийсэн бэл. Тий. Тэгээд харт амигтай тэмцгийн загдаа нар чинь зам дээр зогсож байсан. Хамтрсан багийн гişүү хамтрсан багийн хуралд очие гэсэн чинь нөгөө явах жагсаалтанд ороогүй хүн болсон. Тэгээд дээрээсээ тэр юм бүр замраа галцсан. Тэгэд ингээд өөр янз бүрийн ингээд одоо шил хамгийн сүүлд head crime буюу үзий ятах хэрэг. Саяны одоо тохиолдолд төстэй шүү дээ. Нэг үзий ятах сэтлэр хүнийг алж байгаа. Ялгуурлаж нөгөө одоо жил хүүстэн бэлгийн чиг баримжаа өөр байсны төлөө үлдэж байгаа хэрэгүүдийг ингээд судлаад байгаа. Тэгэхээр энэ илүү өөр нөхцлүүдтэй. Ер нь бол гэмтэрэг болгон өөрч гисэн. Нөгөө орчин үеийн гэмтэргийн шалтгаанууд нь бидний мэддгээс өөр болцсоохгүй. Би түрүү хэллээ шүү дээ. Одоо хүүхэд ингээд хүчирхийлэлд өрчөөд энийг ингээд хэрэг үйлцэх хүний наахаар тэр хүн хүүхдийн дүр туураад хүүхдийн дүр туурсан багш шүү. Ерөнхий боловсролын сургуулийн багш хүүхдийн дүр туураад тэгэн гутаа фэйсбүүкээр танилцаад өөртөөгөө уулзахыг санал болгоод ингээд нөгөө садар самууныг сурталчилсан хэрэгээр шилтгүүлж байгаа байхгүй. Тийм. Өмнөх дугаар дээр нэг ярилцчихсан шүү дээ. Тэгээ энэний гол нэг хэлэх гээд байгаа нь Univision-тай айл гэхэд тэрэнд нь parental control гэдээ болон нэгэд хүчгүй айгуу зовлонтой. Хүүхдүүд одоо жишээлбэл Univision руу орлоо. Scam media руу орлоо. Тэрэн дээр эцэг их юм болон гэд parental control-ыг хийж хэтэл миний хүүхд ямар сайт руу орж ийн гэдгийг хянаад тэр аргачлалыг ингэ эцэгчүүд заагаад өгчих хэрэгтэй байхгүй. Порно сайт руу орж ийн үү. Тэгээд зарим үедшүүд хүүхдийн хувцыг хүчээр булааж аваад порно сайт орно шүү. Болно шүү. Хинтээ орж байгааг нь яг тэр бол хааж байх юм шүү. Гэтэ гол нь Facebook-оор хинтээ харьцаж байгаа юм ингэ. Тийм. Ядаж ингэж хүүхдийнхээ нэг пост бичиж байгаа постыг ширэлж байгаа юмыг бас ороод харчмаар байна. Тохиолдолд бол жишээлбэл тэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн сошиалар танилцаад яс энэ тохиолдолд болохоор нөгөө аав нь мэдсэн байхгүй. Нөгөө гараад явсаагаар нуцын нүцэн чинь ингэж эрэгтэй хүний нүцгэн зураг мурга явуулсан. Тэгээд энэ юу болоо пүү баагаад тэгээ барьсан тэр нь ингэж
Бүр багш тий. Гэхдээ энэ нуугдмал гаж донтнууд бас энэ фэйсбүүкээр аягүй их гарч ирээд байгаа юм аа. Орчин үеийн гэмт хэргийн шалтгаануудыг жишээлбэл саяны одоо хэрэг шийтгэсний дараа л дүгнэлт өгч болох. Яг эмгтэй төстэй хэрэгүүд дээр шалтгаанууд 8 болцоохгүй. Нөгөө сургуулийн орчинд дээрлэхэлт гадуурхал чинь нөгөө дээр үеих ч саяхных шиг ингээд бичлээд бөөнөрөө гоочлдог ч юм уу. Тийм байха болцсон. Тэр хүүхдүүд зүгээр бүлгээс л гарна. Тэгэхээр орчин үеийн хүүхдүүд ямар хүмүүслэр хүмүүжиж байгааг бид ингээ харуул тэд нар нөгөө багаараа нийлж ийж асуудлыг шийддэг тий. Тэгэхээр нөгөө тэр бүлэгт тамаарагдахгүй, тэр зөвлөлд орохгүй болвол тэр хүүхдийн жиш очиж байгаа. Тэгэхээр нөгөө тийм хүүхд стресс орж эхэлнэ. Яагаад ингэ ангийнх наттай харьцахгүй байна гэл тий. Тэгэхээр нөгөө энийг нөгөө ярихаас илүү эцэг эхчүүд энийг юм мэдээ за энэ иргэд хүүхд бүлэд орчихжээ. Тэгээд тэнд нэг дарамттай хүн байна. Эсвэл бүгдээр нийлээд ингэж байгаа юм байна. Тэгэд энийг өөрөө олж мэдээд тэгээд ингээд тэрнийхээ эсрэг л хамгийн аимшигтай нь эцэг их анхаарлаа тавьчихдаггүй бүр архины хамааралтай аав ээж салцсан. Тэгээд дунд нь тэр нэг хүүхд хохироод байгаа. Тэгээд ийм аимшигтай хэрэг үйлдэж байгаа л кейс байгаа байхгүй. Тэгэхээр энийг яах юм? Энд дэр хин анхаарлаа хандуулах юм. Тэгээ би нөө энэ ярилцлагыг үзсэн. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн их болт очоод газар дээр нэг ярилцлага өгсөн байсан. Тэгээд хамтарсан баг тэр хүүхд ингээд бүр хамтарсан багт тулж ажиллаж исэн. Тэгээд тэр айл хараа хяналтанд байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр хороо нь ямар нэг ажил хийгээгүй юм уу? Тэр хамтарсан баг ажил хийгээгүй юм уу? Тэгээ асуудал нь даймжирсаар хагаад өнөөдөр үеэлүүд нэгнийх амьд хүрсэн ийм л кейс. Жишээлбэл ковид үеэр хамтарсан баг ажиллав шүү дээ. Харин тийм. Тэр чинь нөгөө нэр бүгэ 11 хүн л ажил хийсэн. Бусдын ингээд хатуу хөлөөрөө тогтсон. Тийм шүү дээ угаас. Тэгээд одоо яаж ажиллаж байгаа. Тэгээ энэ нөгөө хүний суурь ирэхүүд төрчихсөн. Маш олон судлаач ямар дүгнэлт хийсэн бэхээр Монгол улс ковид үеэр хүний эрхийг хамгийн их төрчил гаргасан гэсэн дүгнэлт хийсэн. Хүний амьд явах эрхийг социалист тийм. Эмнэлэгт үзүүлээд амьд гарах эрхийг хүртэлж өртсөн. Тийм, эмнэлэг рүү явуулахгүйсэн шүү дээ бүр угаасаа. Тийм. Тэгээ одоо ингээ бүх юм дарсан. 22-ын товчон дээр хүртэлж ингээ ямар багаас үржигнэ. Бидний өөрийн дүр төрх маань ингээ хийс үржигнэл тийм. Энийг хаагаж юу ч шийддэггүй ингээ хайдаг. За энэ нэг зөвхөн нэг жишээ нь саяны ч яг энтэй төстөө. Нөгөө ахын шатанд ажилладаг мөрдөгчнөр ажил хийсэнгөө бүгдээрээ дайслагдсан, эмчнэр дайслагдсан. Тэгэхээр чамдсан баг ажиллах. Тэгээ нэг ийм асуудал нөгөө хийдих хийрхэл төвчнөлөөс болоод нөгөө гэмт хэргийнхаа бас зөөр шалтгаануудыг нэг нэрмээс болоод байна уу да гэж бодоод байгаа байхгүй юу. Яг энийг нөгөө эрүүлэр харахаас илүү би юу гэж боддог гэхээр цагдаагийн байгууллага энэ бийж гэж тий. Тэтгэл дахин энэ олон улсын судлаач ингээд чиг хандлагыг өгөхөөр цагдаа өөрөө гэмт хэргийг судалдаг хүнтэй авах хэрэгтэй. Прокурорч тэр тэгээд хэргээ шийдэлэн чөтгөрийн тойрон шиг мянган хэрэг нэмэгдээл. Гэтэл бид ерөөс асуудлыг ингээд олчлоо. Тэгэхээр бид одоо энэ асуудлыг шийдвэл хэрэг ингээд буулж болох юм байна. Гэмт хэрэг ийм зүйлээс болж гараад байна. Гэмт хэрэг үгүй болно гэж байхгүй. Хязгаарч үгүй болно гэж. Нийгэм байсан цагт гэмт хэрэг байсаар болно. 1980 он 80 хэдэн онд одоо монголчуудыг марзан тогтоол гаргасан шүү дээ. Ямар? Одоогийнхоо их хурлын тогтоол гэмт хэргийг устгах тухай. Йоо. Баян өлгийн аймгийн зарим сумд нэг ч хэрэг гараагүй тул одоо цаашаа Монгол улстай гэмт хэрэг гарах. Баян өлгийн шиг баймаа. Бараг хөргөсөөгөө гэсэн нэг ийм шийдвэр гаргасан байхгүй. Бид энэ үзэгдлийг бол хэдээч одоо арч чадахгүй барахгүй гэсэн гэж хэлэхгүй ч гэсэн маш гоё төвшөнд эрүүл ухаанаар шинжлэх ухаанаар хандаад балансыг барьж байгаа хэрэгтэй. Тэгээд ингээд хэрэг гарахад төвчнө гэж энэ чинь судалдаг арга зүйтэй шинжлэх ухаан бэлэхний дараа нь дахиж гарахгүй байх. Мянган жилийн түүхтэй шинжлэх ухаан биш. Тэгээд энийг юу ч гэж үзэхгүйгээр ингээд таамгаараа тэмцээд сүрчигнээр гинт дэргээс ингээд янз бүрийн аянууд би бол хууль сахиус байгууллагыг бол молохгүй тийм. Яг нь энэ зохисгүй арга баг. Зүгээр эн чинь нэг төр зүрийн арга байхгүй. Яг ингээд жишээлбэл би маш ингэ жишээлээ. Нэг дүрмээр гэ аян байгаа шүү дээ тийм. Дураараа биш дүрмээр л тэр үедээ л эффект үзүүлдэг байхгүй. Яг тэр үедээ. Тэгээ эргээд тэр зогсонгод дахиад хүмүүс дахиад дөрмө зөрчнө угс. Тийм. Нэг залингийн бас нэг юм явуулсан шүү дээ тийм. Тийм. Хүнд яав гэхлээ тийм. Ятар туусан нэг. Тэр тухай багсчин. Тэгтээ 3 жилдээ багсахгүй. Яг тэр Монгол хүн critical thinking байхгүй. Critical нэгтлах чадвар. Бодох чадвар. Имийг харьцуулж нэгтлах чадвар. Энэ хүн худлаа ярьж байгаа сүлжээний бизнес худлаа даа гэдгийг нэгтлах чадвар заадаггүй байхгүй хүүхдэд.
Тэгээд том болсон хойно нөгөө мөнгө зээлж ихээр зээлээд байраа өөрөө зарна. Машинаа өөрөө зараад зайлуулна. Машин зардаг газар юу гэдэг? Байсан зардаг газар юу гэдэг? Real тоор тий. Юу лээ? State тий. Монголоор бол хөрөнгөний одоо тий. Үйл хөдлөх хөрөнгөний зуучлал. Тий. Тэрийгээрээ заруулж ич хүн мөнгө олдог байхгүй юу? Тэгээ өөрөө хүний байшаа болоод авсан чинь залингийн байшаа авсан. Тэр нүү залингийн хэрэг чинь Монгол улсын хүний Монголын нас бий төрсөн хүмүүс санхүүгийн суурь мэдлэггүйгээс болж шүү дээ. Найруулагч сайн сонсож байгаа биз? Тэгээд өөрөөр хэлбэл хүнд мөнгө зээлдэг улс манайхаас өөр байхгүй. Мөнгө зээлдэг газар юу гэдэг? Тийм банк л шүү дээ. Багнаас л зээлдэг. Тэгээд нөгөө ийм санхүүгийн суурь мэдлэг дөрөвдөр нэмхэн 408 гингуудаа би цогцолтуулах юм байна гэд тоогоо ботохгүй хүн мөнгө өгөө явуулчихна. За юм. Бүр хамгийн сонирхолтой. Самд үзүүлээд. Тэгээд ямар ч хамаагүй ингээ forex гэж юмроо мөнгө алдчихсан. 30 сая төгрөг авчаад өөрөө шоронд орж байгаа. Одоо бүгд энэ нэг бет гэдэг нэг юм руу орцсон байна. Покер тоглож байна. Бид нөгөө ингээд Монгол улсын суурь 3 үндсэн 4 том хэргийнх нь энийг үнцээс өөр шалтгаан зүгээр л хүмүүст нягтлах тийм рационал чадвар хүүхд байгаас нь хүүгээс болоод энд ийм ашигтай бизнес байна. Чи машин доод нэг мөнгө өгч. Тэгээ тэрний 191 хүнд л ашиг аваад үлцэн юус нь орчих واخгүй. Тэгээ ингээд тооны машинаар болоод энэ ямар ч ашиггүй юм байна гэдэг дүгнэлт гаргаж байгаа орно. Тийм дадлыг өгөөгүй учраас хөрөнгөний бирж юу гэдгээр Монгол мэдхгүй. Мэдгүй шүү дээ. Бараг хүний лөөрдөг л гэж боддог. Тийм нэг зах зээлийн системийн талаар мэдхгүй. Дээрээс нь банк бос санхүүгийн байгууллагууд орж ирснээс холбоотой хүмүүс тийм юм битгэ болцсон. Монгол улсын санхүүгийн систем 30 жилийн хөгжил ярьж байгаа. Тэтгэж 300 жилийн хөгжил ярьж байгаа шүү дээ. Тэр нэг энийг мэдхгүй учраас өөрөө санхүүгийн эрсдэл. Тэгээ энэ гэнт хэрэгж бүх юм эрсдэл байхгүй. Эрсдлийг тооцоол өгөөс болно. Та бүхэн Bloomberg-ээр үзвэл Nomoko гэдэг нөгөө Японы нэр ярьсан шүү дээ. Монгол би зөвгөний бизнес хийх тэр юу гэж ирсэн бэхээр Япон хүн бол хамгийн түрүүнд эрсдлээ боддог. Дараа нь ингээд Монгол хүн хамгийн сүүлд эрсдлээ боддог. Тэгэхээр нөгөө оостаа яагаад үгүй гэж байгаа. Эрсдэлгүй бизнес гэж юу гэдгийг ингэж харж мардаг тийм. Ер нь гол би хэлээд чинь нөгөө зайлуулдаг ийм лөөрийн бизнес энэ хэрэгүүд бидний санхүүгийн мэдлэггүйгээс л болдог. Тийм. Машина өөрөө зарах гэж явж байгаа зайлуул. Тэгээд дийлэнх нь хувьдаа нэгэндээ танихгүй хүнд мөнгө зээлдгээс болж залингийн хэрэг гардаг байхгүй. Одоо хүмүүс мөнгө хүлээн. Босод бүх оронд одоо мөнгө хүлэх чинь хэрэг байна. Useless гэдэг хэрэг байдаг. Тэгээд бид нар мөнгө хүлэх хэрэг гээд ингээ оруулах гэхээр ерөөсө болж өгөхгүй бол байдгийг. Тэгээд нөгөө банк санхүүгийн системээр хаана тэгээд нэгэндээ мөнгө зээлнэ гэхээр чи ста нэрэ найт биш шүү гэж зээлэхгүй болохоор тийм. Тэгээд энээсээ болоод айгүй хэрэгүүд гардаг байхгүй. Тэгээд энэ зөвхөн нэг нь. Тийм. Тэгээд ингээд хэрэг болгон дээр өөр ситуац буюу нөхцөл байдал гэдэг ситуашн. Тэгээд энэний тухай зарим нэг зүйлүүдийг хандлага гайс өөр хичээл нөгөө нэвтрүүлгүүдээр бид ярилцах боломжтой. Тийм. Түүл яг хүмүүс судлах хүн биш үү тий. Тухайн би бол 14 жил яг энэ чиглэлээр л дагнаж байгаа. Тэгвэл яг хүүхдийн гэмт хэргийн хамгийн суур шалтгаан нөхцөл төр цэцэрлэгээс нь эхэлж тулж ижил. Бүр жоох нь нөгөө тэр хүүхдтэй ажилтдаг орчин бол гэр бүл сургууль гэсэн энэ хоёр орчин. Энэ хоёрыг шийдэж чадах юм бол бид гэмт хэрэг үүддэггүй хүнийг бүтээж чадна. Тийм. Одоо өөр оронд очихоор ноутбук хайчаа хүрдэхээр байж чаддаг тийм байж л гэж гол. Бид нар бүр барьж явж байгаа алдаж байгаа шүү. Тий. Хөгжмөө сонсож явж байгаа алдчихсан шүү дээ. Тий. Уцаа ингэж хийсэн байсан чинь сони өөр дуу яваад гэсэн. Наадах юм биш үү? Тэгсэн чинь хожоо FM-ээр сони хийсэн юм чинь. Тийм л дээ. Тэр энэ бидний яг энэ үүдж байгаа эргүүд өөр хүмүүс өөр орны хүмүүс амар ичмээр харанхуй мөдүүлэг бүр ийм муухай хэрэг байхгүй. Тэгвэл арайчтэй гэдэг. Угаасаа бахархмаар хэрэг хийж юу байх вэ? Бахархмаар ч тийм тэд нар чинь нөгөө зохион байгуулалтаа ингээд бид нар ингээд бидний хүн алах хэрэг чинь ингээд 90% зүгээр л хэрэгтэй нэгнээ алцдаг гэхээр. Тийм ихнэрээ ингэсэн байгаа юм. Эхнэрээ махтаа олонд баг мах хоол үгүй баг махтаа хоол хийж өглөө гэсний талаар алцсан. Юу яриад байгаа юм бэ? Үгүй шүү дээ. Нэрээ тэгтээ. Тэр нөгөө яг шийдэгдсэн хэрэгүүдийн шүүгэн шийдэг уусаар тийм хэрэгүүд байхгүй. Юу яриад байна? Зүгээр худлаа зүгээр мэдүүлгээ худлаа ярьж байгаа хөө. Үгүй тэр яг бүх нэг нотогдсон. Одоо шийдвэр цайгүй шүү дээ. Томгот нэг цэцэрхээ хайганд өгсөн наад дарамжлыг алчиж байгаа. Тиймэрхүү л байна. Ийм жижигхэн зүйлээс болж л нэг алдаг. Тэгээ нөгөө дэлхийд дахин ч энэ харилцаагаа
Аль дээр шийдсэн шүү дээ наад чинь энэ сэтгэрхий аяг бол юу ч биш гэдэг. Яг нь хэрэглэхгүй сууж болно, хэвтэж болно, унтаж болно. Хорн муудалцахгүй нэгэндээ гайвахгүйгээр амьдрдаг аргаа 200-300 жилийн өмнө болцсон. Нийгмийн амтан болцсон. Бид нар одоо ингээд нөгөө алхантан байна уу те. Хин сайн нааг үгсэн бэ гэд ингээд явж идэг. Хариугаа авнаа, дээрлэх үйлж болохгүй. Гэт ингээд нөгөө хүүхдээ хүмүүс болохоор тэр хүүхч угаасаа хүн цохин бол байдаг үзэгдлээ. За тэгэхээр энэ удаагийн дугаараа тэгээд ингээд өндөрлөе. Тэгээ та эцсийн үгийг хэлээч. Тийм. Үгээ биш. Өнөөдрийн дугаарын эцсийн үгийг хэлээч гэж. Яг хүүхдээ хэрэг үлдэхгүй байхын тулд тэгээ энэ нөгөө нас бий төрсөн те. Энийг ойлгох чадвартай хүмүүс өөрсдөө тэрийг л ойлгохоос эхэлж байгаа. Энэ бол ажиллахаас хүүхдийн асуудал биш юм а гэдэг л. Бидний үндэсний том асуудал. Тэгээ бид энэ асуудлыг шийдэж ирээдүг рүү харна. Тэгээ Монгол улс амар сайхан хөгжилтэй хөө, гоё сайхан соёлтой иргэдтэй байх уу гэдэг нь яг өнөөдрийн биднээс хамаарна. Яг өнөөдөртөө юм харанхуй бүдүүлэг ч юм уу ингээд төв түмэн асуудлууд байж болох боловч энэний төлөө ингээд эцсийн хүртэл би бол хинч бай ингээд тэмцэж өөрийгөө зориулж ямар ч эрсдлийг даваад өнгөрөх чадвал бид ядчил энэсээ илүү ахсан энэ нийгэмд амьдрах боломжтой. Тэний нэг нь хүүхэд байхгүй. Өнөөдөр зөндөө асуудал байна, стрессүүд байна. Гэсэн чи энийг бид нэр одоо дараагийн үедээ уламжлуулж болохгүй л гэдэг юм. За тэгээд дээрэс нь хүүхдийн эрхийн байгууллагын талаар ярилцлаа. Хүмүүс бас мэдээгүй юмудаа мэдэж авсан байна. Тэгээд тэр хүүхд бол тэгээ зүгээр үлдэчихгүй юм байна. Ямар нэгэн байдлаар мэргэжлүүд очиж ажиллана. Заавал гэмт хэрэг хийсэн хүүхд ч тэрэнд яагаад байгаа юм биш юу? Тий. Хэрвээ та ингээд бас нэг хохирогч хүүхдийг мэддэг бол тэр хүүхд чинь ингээд яаж байгаа бол бас өмнөөс нь тэр байгууллагуудад хандаж болох нь байна. Тийм байна. Тий. За баярлалаа. За тэгээд олон мэдээллийг хүргэсэн криминологч Оюун Болтлоо. Криминал радио FM 107 хөтлөгч 113 хуульч Аривка болон криминологч Оюун Болт ах маань байлаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэг хүмүүс гэмтэргийн тухай инээж ярьлаа уурлаад байдаг шүү. Оо яа тийм. Сууж таа. Нэг зураг дараад өгөөч. Тийм үү. Одоо нэг жоох стори хийж явъя да. Жохон